Hi guys, хоббол хибулангийнхаа цаашаагийн дугаарт тавтай морил. За 5 сарын хамгийн ихний даваа гариг болоод өнгөрлөө. Тэгэхээр юу болж өнгөрсөн гэсэн үг лээ манайхаа. Ding ding ding. Yes, you guessed it right. Met Gala 2026 болоод өнгөрлөө манайхаа. За яг дөнгөж өчигдөр болж өнгөрсөн байгаа даваа гаригийн орой. За тэгээд өнөөдөр 2 дахь өдөр буюу 2 дахь өдрийн өглөө болж байна. Би яг ажилдаа явахаас өмнө та бүхэнд мэдээлэл хүргэх гээд ингээд сууж байна. За тэгээд Met Gala болно гэхээр л угаасаа дэлхийд даяар л хүмүүс айгүй их ингэж те баярлаж хөөрч айгүй hyped болж те ингээл өстой хин ямар хувц өмсж ирэх болоо гэж өстой амар тэсэн ядан хүлээгээд сууж яадаг. За тэгээд тэрхүү гайхалтай үдшилэг өчтөр болоод өндөрлөө. За тэгээд манай үзэгчид ч гэсэндээ үнэхээр бүр амар hyped байсан юм байна лээ. Бүр Met Gala болохоос өмнө над руу айгүй их хэмжээний DM-нүүд ирээд одоо сүүлийн бичлэгүүд комментээр ч гэсэндээ тийм Met Gala-гийн тухай яриа гэжсэн. За тэгээд та бүхэндээ угаасаа Met Gala-гийн тухай хүргээд бүр одоо заншчихсан байж тээ. Одоо 3 дахь жилдээ ингээд та бүхэндээ Met Gala-гийн тухай хүргэх гэж байна. Тийм болохоор ингээд та бүхэндээ нэг бүрчлэн гоё ярьж өгье. За энэ удаагийн Met Gala-гийн хувьд гэх юм бол манайхаа хэрв та нар санаж байгаа бол би өнгөрсөн жил яг Met Gala дээр тээ угаасаа очоогүй л тээ урагдаагүй маань. Би хэдийгээр урагдаагч гэлээ ингээд яг одоодын байршилдаг нэгэн том хотел болох те The Carlisle Hotel гэдэг хотелд нь ороод бүр лоббинд нь очиж зогсоод ингээд одоодыг ойрхоноос харсан байсан шүү дээ. Тэгээ та бүхэндээ тэр үед хэрэг санаж байгаа бол би хэлжсэн. Дараа жил одоо Carlisle Hotel, эсвэл The Mark Hotel гэх бас нэгэн өөр айгу том хотел ядаг одоодын буудаг. Тэгээд тэр хоёр хотелийн аль нэгэнд нь ингээд тэг бүр ингээд айгу олон сарын өмнөөс одоо өрөө авч агаад тэгээд яг ингээд тэнд байрлаж байгаа нэг 2 өдөр ч юм уу те 1 өдөр ч юм уу те ингээд байрлаж агаад ингээд одуудыг яг ойрхоноос хараа зураг мөргийг нь аваа та бүхэндээ хүргэнэ гэж одоо бодож байсан боловч манайхаа that is not possible. I just realized, okay? Яагаад вэ гэхээр би ингээд бодохтой болохоор те баг ингээд жилийн өмнөөс ч юм уу те ингээд хэдэн 7-8 сарын өмнөөс өрөөгийн захиалчиг гэж бодсон чинь угаасаа те яг энэ одоо саний болж өнгөрсөн weekend шүү дээ. Яг Met Gala-гийн даваа гараг болохоос өмнөх одоо яг тэрхүү амралтын өдрүүдээс эхлүүлээд ингээд угаасаа бүх Carlisle Hotel болон Mark Hotel ингээ өрөөнүүд ингээ not available байдгийн байна л ингээ байх боломжгүй. Одоо book хийх боломжгүй. Угаасаа амар үнэтэй гэхдээ зүгээр ингээд за мөнгө гаргаад ингээд бай гэсэн чинь ингээд одоо book хийх боломжгүй байд юм билээ. Угаасаа бүр одоо энэ хөө том хотелууд чинь ингээд гэрээтэй ажилдаг учраас те ингээд аль үжэний ингээд тэр өрөөнүүдийг ингээд book хийчихсэн байдгийн юм байна лээ. Тэгэхээр угаасаа би боломжгүйгийг нь олж мэдсэн. Би уул нь бол нэлээд олон сарын өмнөөс одоо хайгаацсан байхгүй ингээд book хийх гэдэг боломжгүй байсан юм байна лээ. За гэхдээ манайхаа би дараа жил айгуу гоё юм бодож байгаа хэрэг болох бол. Гэхдээ тэрийг ингээд айгуу эртнээс ингээд хийж эхлэх хэрэгтэй юм байлээ. Тэгээ би тэрэн дээрээ аль үжинээ одоо тэр хийх ёстой зүйлүүдээ хийгээд эхэлчихсэн байгаа. Тэгээд хэрэг те хэдүүлээ ингээд fingers crossed ингээд залбираад ээжээ хэрэг болох юм бол тэр зүйл маань бүтэж чадах юм бол та бүхэндээ дараа жилийн Met Gala-гаар бараг л тэг бүр улам гоё бичлэг хүргэх гээд ингээд хичээж байгаа. Гэтэ одоохондоо та нар юу вэ гэдгийг нь бол хэлэхгүй. Тэгтээ яг ингээд бүтээд эхлэхээр та бүхэндээ дуулганаа. За одоо ингээ олон долоо юм яншаад байлгүй хэдүүлээ яг Met Gala 2026-гийн бичлэг рүү орцгоё. За байж байгаараа манайхаа хэрв насанд хүрээгүй хүүхдүүд үзэж байгаа бол төр гарч байгаарай. Ягаад гэхээр ах эгч нартай нэг юм ярих гэж байна, окей? За тэгэхээр одоо манай томчууд үлдчихсэн байгаа дээр та бүхэндээ маш гоё мэдээлэл хүргэх гэж байна. За 21-р зуунд 2026 онд ийм орчин үе болцгоод байхад уйдгартай бэлгийн амьдралтай байгаад байж болохгүй манайхаа. Одоо сексийн талаар ярихлаар, intimate асуудлуудын талаар ярихлаар айж ичиж нуугддаг цаг цаан чинь хоцорсон. Харин ч илүү ихийг олж мэдэж авч бэлгийн боловсролоо нэмэх хэрэгтэй. Өнөөдөр би та бүхэндээ Oblis брендийг танилцуулж байна. Oblis брэнд нь хосууд эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулсан өөрийгөө улам олж таньж мэдэх, бэлгийн амьдралаасаа бүрэн таашаал авах, хосын харилцаандаа шин сонирхолтой мэдрэмж нэмэгдүүлэх зорилготой нийт 16 төрлийн насанд хүрэгчдийн тоглоомуудыг худалдаалдаг байгаа. За тэгээ хаанаас худалдаа авалт хийх вэ гэхээр Imons-ийн насанд хүрэгчид тоглоомцснээс бүтээгдэхүүнээ сонгоод бүтээгдэхүүнийхээ бүрэн мэдээллийг аваад онлайнаар захиалга хийгээд 24 цагийн дотор хүргүүлээд авах боломжтой.
За тэгээ хэрв та нар маань одоо хүртэл иймэрхүү зүйлүүдээс айж ичдэг бол, санаа зовдөг бол энэхүү бүтээгдэхүүн маань маш тийм нууцлаг савлгаа бодолтой очдог байгаа. Ийм онс гэсэн саарл битүү удаа хүргэгддэг учраас та хинээс ч санаа зовоод авах хэрэггүй, тэр битгий хэл хүргэлтийнхаа хүнээс ч санаа зовох хэрэггүй. За тэгээ миний үзэгчдэд зориулаад хямдрал явагдаж байгаа. Та бүхэн маань Secret 20 гэсэн энэхүү хямдралын кодыг ашиглаад 20% хөнгөлтийг эдлээрэй. За тэгээд насанд хүрсэн 2026 онд орчин үед амьдарч байгаа хүмүүс байна да. Айж ичээд санаа зовоод байлтгүй бэлгийнхаа таашаал дээр анхаарч бэлгийнхаа амьдралыг улам сонирхолтой болгоцгоо. За манайхан Met Gala-гийн энэ жилийн одоо яг 77 дахь Met Gala-нд болж өнгөрсөн байгаа. За тэгээд энэ удаагийн Met Gala-гийн theme одоо сэдв нь юу вэ гэх юм бол costume art гэж байгаа байхгүй те. Costume design-ийн одоо урлаг гэдэг ийм одоо нэршилтэй сэдв байгаа. За тэгээд dress code нь буюу яг хувцалтынх нь одоо код нь ч юм уу те яг ямар шигэн төрлийн хувцас өмсөх хэрэгтэй бай гэдэг яг тэрхүү сэдв нь болохоор fashion is art гэж байгаа байхгүй юу. За тэр нь болохоор те загвар fashion гэдэг бол урлаг юм аа гэсэн те ийм одоо сэдвтэй dress codeтэй байсан. За тэгэхээр одоо яг энэ dress code-ны дагуу одоо ирж байгаа зочид маань celebrities-ууд маань team dress code-аар ингэж хувцлаж ирэх ёстой байгаа. Гэхдээ та нар ингэ бодоод үзэлтэй fashion is art гэж байгаа болохоор одоо угаасаа Met Gala-гийнхан зохион байгуулагчид нь dress code-ыг ингэ анх зарлахтаа л хэлжсэн. Энэ fashion is art гэдэг загвар бол урлаг юм а гэж хэлж байгаа учраас ер нь бол одоо ирж байгаа зочидтой өөрсдийнх нь interpretation-ыг харах гад. Тэгээ өөрсдийнх нь тэр creativity хэрхэн одоо тэрийг харж ийн тэ урлаг гэдгийг ер нь ямар нүдээр харж ийн вэ гэд өөрсдийнх нь одоо зохиомжоор сэтгэхүүгээрээ тэ одоо ингэж бий болгох өөрсдийнхөө өмсөж байгаа хувцсыг бий болгох боломжтой. Тийм учраас ийм одоо dress code-ыг өгсөн гэсэн. Тэгээд одоо art гэл тэгэхээр ер нь бол хүмүүсийн ихэнхдээ шууд ингэ боддог зүйл нь бол яалтчгүй уран зураг, уран баримл энэ төр байдаг штэ тийм учраас хүмүүс одоо зочид нь маань өөртөөхөө биеийг бол баг ийм хоосон зураг зурдаг одоо ийм тий canvas гэж бодчих хэрэгтэй. Тэгээд тэр өмсөж байгаа хувцас нь тэр одоо бин дээр тогтж байгаа тэр одоо тий fashion дизайнууд нь бол яг тэрхүү урлаг нь болж өгнө гэсэн үг гэж тий ийм одоо бодолтойгоор энэхүү dress code-ыг сонгосон гэсэн. За тэгээд энэ нь бас ингээд айгүй учиртай манайха угаасаа л та бүхэн мэдж байгаа бах. Нэр та бүхэн маань яг одоо энэ Met Gala гэдэг нь яг одоо түүх нь юу юм ч гээд те юу байдг юм бэ энэ төр гэх тэрийг одоо сайн мэдгүй байгаа бол өнгөрсөн жилийн бичлэгэн дээр бас ингээд айгүй тийм дэлгэрэнгүй ярьж исэн. Тэгэхээр та бүхэн маань тэнэс очиод үзэх боломжтой. За тэгээд Met Gala-гийн чинь бол ер нь бол fundraising event шүү дээ те ингээд charity event буюу хандив өргөх ийм event байдаг. Тэгээд одоо очиж байгаа celebrity хүмүүсийн нэг суудлал нь яг ингээд эдгээр чинь улаан авсараа яваад ингээд зураг хөргөө авахулчгаа дотгошоогоо ороод хоол иддэг шүү дээ. Тэгээд нэг ширээнийх нэг суудлын үнэ гэхэд $75,000 байдаг аа. За тэгээд бүтэн нэг ширээг авахд $200,000 гэдэг тэ ширээгээр ингээ яриа явцдаг. Гэхдээ энийг бол celebrity хүмүүс маань өөрснөө мөнгө гаргаад суугаад байгаа юм бол биш. Энэ том дизайнер компаниуд шүү дээ. Одоо Michael Kors ч гэдэг юм уу, Versace, Dolce & Gabbana ч гэдэг юм уу. Энэ бүх дизайнерууд, энэ бүх брэндүүд чинь ингээд ширээнүүдийг нь худалдаад авчихсан байдаг. Тэгээд өөрсдөө ширээн дээр хэнийг суулгах вэ? Хэний аль celebrity-г суулгах вэ гэдгийг ингээд сонгодог. За тэгээд сонгоод сонгосон celebrity хүмүүс нь заавал яг тэрхүү дизайнерийнхаа брендийнхаа хувцсыг өмсөж очих хэрэгтэй байдаг. Тэгэд энэхүү их мөнгнүүд нь $75,000 ч гэдэг юм уу. Нэг хүний $75,000 гэж байгаа шүү дээ. Энэ их мөнгнүүд нь хаашаа явж байгаа бэ гэх юм бол яг Met Museum. Одоо энэ gala чинь Metropolitan Museum of Arts гэдэг одоо яг New Yorkд байдаг айгүй том одоо iconic юу байгаа музей. Тэ музей байгаа. Тэгээ энэ чинь бол яг тэрхүү iconic одоо шатн яг ингээл одоодаа ингээд алхаад дэшегээ явж байгаа шатнууд нь болохоор яг тэр нөгөө бидний сайн мэдгээр гэх юм бол Gossip Girls дээр гардаг тэрхүү iconic шат байгаа шүү дээ. За тэгээд тэр музей чинь дотроо ингээд өөрсдийн гэсэн costume instituteтэй байхгүй юу? Ингээд одоо fashion костюмыг харуулсан нэг тийм институттэй. За тэгээд яг тэр институт нь жил болгон ийм exhibit үзэсгэлэн гаргадаг музей дотроо. За тэгээд тэр одоо exhibit-ний theme-тэй холбоотой яг адилхан theme-ийг яг Met Gala-гийн theme болгодог
байгаа юм аа. За тэгээд тэгэхээр ер нь бол тэр их одоо олж байгаа орлого нь яг тэр Costume Institute руу Met Museum-ийн Costume Institute руу одоо ингэж хандив болж очдог гэсэн үг юм. За тэгээд энэ жилийн Met Gala болохоор бүр илүү одоо холбогдолтой. Яагаад вэ гэхээр одоо энэхүү Met Museum дээр энэ жилээс эхлүүлээд айгуу тийм шин gallery гарч байгаа. Шин юм үзэсгэлэн гарч байгаа. Бүр тийм шинэ үзэсгэлэнгийн тийм space gallery одоо шинээр байгуулагдаж байгаа аахгүй юу. За тэгээд энэ нь болохоор Conde M Nast Galleries гэдэг ийм галерей байгуулагдаж байгаа юм байна лээ. За тэгээд энэ нь болохоор 2026 оны 5 сарын 10-наас эхлүүлээд одоо дөнгөж дараагийн 7 хоногоос эхэлж байгаа аахгүй юу. Нээлттэй хийгээд 2027 оны 1 сарын 11 хүртэл үргэлжлээд ийм үзэсгэлэн гаргаж байгаа. Тэгээ энэ үзэсгэлэн нь болохоор яг л энэ хүү сэдвтэйгээ айгүй холбогдолтой байгаа. Яагаад вэ гэхээр тэрхүү үзэсгэлэн дотор нь маш хэдэн 100 тийм уран зураг art зөвхөн уран зураг гэхгүй тий одоо баримл, sculpture тэр одоо байрлал нь. За тэрнийх нь хажууд нь яг тэр нь одоо тэр уран зурагтай холбоотой ч юм уу эсвэл тэр баримлтай холбогдсон нэг тийм тий reference хийсэн тиймэрхүү дизайнууд, хувцсны дизайнууд, фэшнууд ингэж одоо үзэсгэлэн болж тавигдах юм байна лээ. Тэгэхээр ер нь бол ингээд уран зураг, уран баримл яг art гэдэг зүйл чинь fashion гэдэг зүйлтэйг ингээ холбоотой ингэж те яваад байгааг л одоо энэ хүү үзэсгэлэнгээр харуулж байгаа юм байна лээ. Тийм болохоор одоо энэ жилийн те theme нь одоо юу лээ? Costume art, the dress code and fashion is art гэдэг одоо дандаа л урлагтай ингэж холбоод байгаа гэсэн үг юм. За тэгээд энэ жилийн co-chair-нуудээр хэн ажилласан бэ гэхээр угаасаа Met Gala-гийн жил болгон дээр те яг гол хүн нь бол угаасаа ойлгомжтой Vogue-ийн editor in chief байсан Anna Wintour ч угаасаа in charge байдаг шүү дээ. Бүх юмыг одоо ингэж хариуцдаг байгаа. Гэхдээ энэ удаагийнх нь Anna Wintour-ийн хувьд анхных нь одоо Vogue-ийн editor in chief гэдэг энэ position-аас буусныхаа дараах анхных нь Met Gala байгаа. Та бүхэн бас мэдж байгаа байх те. Өнгөрсөн жил шүү дээ те. Яг Vogue editor in chief гэдэг position-аас бууж байгаа гэдгээ зарласан байгаа. За гэхдээ л бас Anna Wintour still яг энэ хүү том ивентний одоо in charge хүн буюу яг ингэ зохион байгуулж байгаа гол хүн байсан. За тэгээ co-chair гэдэг хүмүүс бас байдаг те. Одоо Anna Wintour тусалж байгаа одоо нэг тийм бас одоо энэ одоо Met Gala зохион байгуулж байгаа ч юм уу тэрхүү гол хүмүүсүүд дандаа зарлагддаг жил болго ингээ өөр хүмүүс байдаг. Энэ жилийнхаар болохоор хин байсан бэ гэхээр Beyoncé, Nicole Kidman, за тэгээд Venus Williams гэдэг эдгээр хүмүүс одоо Anna Wintour-д туслаад ингээд co-chair ажилласан юм байна лээ. За тэгээд Beyoncé гэхээр I was like shocked. Beyoncé чин Met Gala-д ирээгүй 10 жил болсон манайхаа. Хамгийн сүүлийнх нь 2016 он байсан. Тэгээд юроос ирэхэд болчихсон шүү дээ Met Gala дээр. Тэгж жагаад одоо ингээд 10 жилийн дараа comeback хийхдээ бүр ингээд co-chair ажиллаад ингээд орж ирсэн байгаа. За тэгээд би л надад бол айгүй гоё байсан. За тэгээд энэ жилийн lead sponsor-аар нь буюу яг хамгийн гол спонсорлж байгаа баян цатгалан хүмүүсээр баян чөнөөлөг хүмүүсээр хэн ажилласан бэ гэхээр шүү дээ Amazon-ы Jeff Bezos болон түүний шинэхэн гэргий Lauren Sanchez-нэр ажилласан байгаа яг гол спонсорудаар нь. За тэгээ энэ дээр бол маш их одоо хил ам гарч ирсэн манайхаа. Бүр маш их хил ам заяа. Яагаад энэ Jeff Bezos гэдэг энэ тэр бомтон хүн те ингээд ийм fashion industry-нд урлагт орж ирээд байгаа юм бэ те энэ ийм муухай балиар зааван тэр бомтон хүмүүс над бохир мөнгө аваад над capitalism аваад одоо те одоо энэ хүү урлагаас ингэж fashion design-аас хол байх хэрэгтэй. Одоо бараг л бүх юмыг одоо эзэмшдэг байлаа энэ тэрбумтай хүмүүстэй урлаг соёлыг эзэмшиж чинь одоо бүр ингээл те фэшныг эзэмшиж чинь одоо өөр эзэмшгүй юм гэж баг алгаа те шинжлэх ухааныг эзэмшиж чинь одоо яах гээд байгаа юм бэ гэж хүмүүс айгүй дургуутжсэн. Тэгэл угаасаа хүмүүс чинь Amazon болон Jeff Bezos энтерт айгүй дургуй байдаг шүү дээ те ингээл ер нь л хитрхи баян хүмүүс дургуй байдаг. Тийм учраас ингээл айгүй үүний эсрэг байсан. За зөвхөн жирийн иргэд те бид ингэж урлагаас гадна түүнээс гадна юу одууд маань ч гэсэндээ энэ дээр айгуу дургуутсан юм байна лээ. Маш олон одууд энийг олж мэдчихээд энэ жилийн Met Gala-д оролцохгүй гэд skip хийнэ, очихгүй гэдгээ зарласан юм байна лээ. Тэгэд яг ингэж албан ёсоор за би ингэ Jeff Bezos-с болоод очихгүй гэж зарлаагүй ч гэлээдээ айгуу тийм ямар ч шалтгаан өгөлгүйгээр хэрдээгээр өргөдчихсэн байсан ч гэсэндээ шалтгаан өгөлгүйгээр очоогүй зөндөө олон хүмүүс байсан гэсэн. Одоо жишээ нь Zendaya, Lady Gaga, Lana Del Rey,
гэх мэтчлэн тэгээд тэрийг болохоор хүмүүс ялцчгүй одоо энэ Jeff Bezos-тай холбоод байгаа. За түүнээс гадна зарим celebrity хүмүүс бүр ингээд Jeff Bezos-оос болоод би очихгүй байгаа шүү гэдгээ зарласан хүмүүс ч байгаа. Celebrity хүмүүс. Одоо жишээ гэх юм бол жүжигчин, алдарч жүжигчин Taraji Henson ийм зүйлийг одоо пост хийсэн байхгүй. I'm so confused by some people that are going. I'm just like what the fuck are we doing? Гэт ийм одоо зүйлийг бичсэн байгаа байхгүй. Би зүгээр ингээд айгүй гайхаж байна энэ одоо Met Gala-д очиж байгаа явж байгаа одуудыг бүр ингээд гайхаад байна те. Like what the fuck are we doing? Юу хийгээд байгаа юм бэ та нар те? Ингээд Jeff Bezos ингээд зохион байгуулаад ах юу гэдэг байгаа юм бэ? Яагаад яваад байгаа юм бэ гэсэн утгатай ийм зүйлийг пост хийсэн байгаа юм аа. За тэгээд маш олон celebrity хүмүүс те Jeff Bezos-с болоод очоогүй гэдэг ийм сургаал гарсан байгаа. Одоо чинь Zendaya бол ингээл айгүйх дандаа ер нь Met Gala дээр очдог шүү дээ. Тэгээд Zendaya энэ жил New York-д явж байгаа харагцсан. Яг энэ саяны өнгөрсөн 7 хоногттой ингээд New York-д байгаа ахгүй. Тэгсэн мөртлөө ингээд Met Gala-д оролцохгүй байгаа учраас яалтчгүй ингээд Jeff Bezos-с болсон байх гэж бодож байгаа. Гэхдээ өөрийнх нь representative хүмүүс нь хэлэхдээ болохоор үгүй Zendaya бүр ингээд маш олон кинонд сайн ингээд тоглосон шүү дээ, тэ. Одоо сая Euphoria season 3 нь гарч ирсэн. Тэрнийхээ ингээд промо хийгээл айгүйх PR event-уудыг хийгээд явсан. Түүнээс гадна Robert Pattinson-тай нийлээд нэг ямар үлээ The Date жилөөдөө би яг нэрийг мартчихсан байна. Яг сайхан тэр шинэ кино гарсан маа. Тэрнийх нь одоо бас ингээд тэр кинонд гарсан учраас бас тэрнийхээ PR энтерийг хийгээ явсан. Маш загуу байсан учраас ер нь ингээд аюу ядаргаатай тий ядралтын байдалтай байгаа учраас ингээд Met Gala-д оролцоогүй гэдэг зүйлийг хэлсэн юм байна лээ. За манайхан одоо хийдүүлээ яг хүмүүсийн гой лүкнүүд рүү орж ярилцаж эхлэе. Тэгээд нэрээ энэ жилийн Met Gala-гийн өдөр даваа гараг бол үнэхээр weather was weathering, okay? Үнэхээр цаг агарын хувьд л амар гоё өдөр байсан. Өнгөрсөн жилийнхийг би амар санаад байгаа байхгүй. Тэгээд та нар хэрэг тэрийг үзсэн, тэр миний бичлэгийг үзсэн бол угаасаа мэдж байгаа те. Амар муухай бороо орж исэн өдөр байсан бүр ингээд өдөржингөө бороо орсон. Тэгээд би бүр тэр Carlisle хотелын өмнө те папараззи хүмүүстэй нийлж агаад юунд бороонд норон байж те ингээд зураг хүрэг ингээд одоо энэ зураг хүргүүдийг авсан байгаа. Харин энэ жилийн болохоор үнэхээр гоё өдөр байж таарсан. Нэгэн гоё хаврын өдөр байсан. Айгу гоё нартай, дулаахан, мөртлөө гоё ингээд хайлт ингээд нэг гоё салхи тэгээ breezy салхи ингээд намуухан салхи ингээд салхисан айгу гоё өдөр байсан. Тэгээд айгу азтай Met Gala. За тэгээд энэ жилийн одоо хамгийн гайхалтай хувцалсан гэж одоо хүмүүсийн интернетээ үзээд байгаа хүн болохоор яг Vogue-ийн албан ёсны correspondent одоо тэ сурвалжлагчаар ажилладаг, улаан явсны сурвалжлагчаар ажилладаг эмэгтэй байдаг штэ. Та бид бүгд маш сайн мэдэх influencer, YouTuber Emma Chamberlain ийг хүмүүс одоо энэ жилийн хамгийн гайхалтай хувцалсан хүн гэж одоо үзээд байгаа. За тэгээд Emma Chamberlain бол одоо ингээд 6 дахь жилдээ Vogue-ийн ийм албан ёсны special correspondent-аар ажиллаж байгаа улаан явсан дээр. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр те ингээд улаан явсны одоо яг тэр шатныхан дээр гарч зогсож байгаад ингээ одод хурж ирээ шатны дээр очингууд ингээд Vogue-оос ярилцлага авдаг штэ ингээ хувцсныхаа тухаар асуугаад л те. Яг тэр одоо сурвалжлагчаар нь Emma Chamberlain ажилладаг байгаа. Энэ 6 дахь жилдээ гэхээр бас айгүй мундаг байгаа байхгүй те. 6 жил дарааллаа. За тэгээд угаасаа одоо Vogue-ийн сурвалжлагч учраас юун дээрээ улаан явсан дээр маш эрт очих хэвээр. Тийм учраас ер нь Emma Chamberlain ер нь баг хамгийн их хэлж очдог хүмүүсийн нэг байдаг. Тийм учраас ингээд 4:30 гэж очсон гэсэн. Тэгээд хамгийн сүүлийн хүмүүс заяа хамгийн сүүлийн одоо хэн төгчгöd хинбэ гэхээр Rihanna үргэлж дандаа хамгийн хоцорч ирдэг байгаа. Rihanna гэхэд одоо хамгийн сүүлд 9:30 гэж баг ирсэн гэсэн. Тэгж яхад одоо Emma Chamberlain тэ бүр 4:30-д оцсон байна. Манайхаа oh my god амар эрт оцсон. За Emma Chamberlain-ы хувьд манайхаа та нар ингээд угаасаа дэлгэцэн дээр зургийг нь харж байна. Custom Mugler dress өмсөн байхгүй ингээд өөртөө зориулагдаж хийгдсэн Mugler dress-ыг өмсөн. За яг дизайнер нь хэн байсан бэ гэхээр Miguel Castro Freitas гэдэг энэ одоо дизайнер юм байна. За тэгээд энэ Emma Chamberlain-ы хувьд өөрөө ингээд тайлбарлаж байгаа байхгүй юу? Өөрөө бол ингээд айгүй гэр бүл нь урлагтай одоо
ойролцоо хүмүүс гэж байгаа байхгүй ингээд яг юм уран зураг энтертэй айгүй ойролцоо хүмүүс. Ягаад тэгэхээр аав нь болохоор ингээд айгүй их ингээд oil painting хийдэг байсан гэсэн oil painter байсан гэсэн ингээд тосоор ингээд тэ буддаг ийм хүн байсан. Харин өөрийнх нь хувьд гэх юм бол өөрөө бас ингээд уран зураг энтер зураг айгүй зурх туртай байсан юм байна лээ. Тэгээд color painting одоо water color painting энэ айгүй их туртай байсан гэсэн усан зураг мөр ингэж те зурх айгүй туртай байдаг байсан гэсэн. Тийм учраас ингээд энэ theme-ийг сонсчоод те fashion is art гэдэг энэ яг dress code-ыг сонсчоод өстө би яг энэ те өөрийнхөө туртай амиг өстө үзүүлж харуулж чадах юм байна гэд одоо энэ хүү одоо dress-ийг яг Mugler-тэй хамтраад ингэж бүтээсэн гэж тэгжсэн. Яг өөрөө ч угаасаа ойлгомжтой бүтээгээгүй л гэхдээ айгүй өөрөө ингэж юугаа өгжсэн гэсэн input-а өгжсэн гэсэн яг дизайнертай би иймэрхүү юмыг ямаараа нэмгэмээр гэдэгтэй ингээ хэлжсэн гэдгсэн. Тэгээ энэ бол үнэнхээр гайхалтай харагдчихсан манайхаа. Та нар юу гэж бодож байна? Миний хувьд бол үнэхээр вау, үнэхээр яг on theme, яг dress code-а яг дагсан байна гэж бодож байгаа. Тэгээ хүмүүс ч гэсэндээ гадуур өстой амар ам сайтай байгаа. Тэгээд ингээд юуг нь харахад бол те плачиг нь бол харахад бол яалтчгүй ингээд яг тийм усан одоо тосон зураг шиг тийм oil painting юм ингээд зургнуудынх нь өнгөнүүд нь те ингээд айгүй ингээ хоорондоо уусч мосчихсан. Яг л нэг тийм уран зураг шиг айгүй гоё харагдаж байгаа юм. Тэгээ хамгийн гол нь гэх юм бол тэрхүү плачнаас нь гадна ингээд хоёр гарт нь ингээд drapes байгаа байхгүй те ингээ гарнаас нь ингээ юм унжчихсан. Ингээ хөшиг шиг юм унжчихсан. Хөшигч юм уу те юм унжчихсан. Тэгээ тэрэн ч гэсэндээ ингээд плачныхаа өнгөтэй айгүй хосолчихсан. Үүнхээр гайхалтай гоё харагдаж байсан. За тэгэд энийг хүмүүс юутай адилхан харагдаж ингэж үзэж байгаа вэ гэхээр алдарт зураач Vincent van Gogh-гийн алдартай 1888 онд зурж исэн Cafe Terrace at Night гэдэг тэрхүү зурагтай айгу одоо адилхан харагдаж байна. Төстэй одоо vibe-ыг өгж ингэж үзээд байгаа. Бас хүмүүс нөө Story Night гэдэг айгу алдартай зураг байдаг шүү дээ. Тэрнтэй бас адилхан харагдаж ингэж үзээд байгаа. Гэтэ миний хувьд бол харж байхад бол Cafe Terrace at Night гэдэг тэр уран зурагтай нарай илүү төстэй юм болоо гэж бодож байгаа. Ямар ч гэсэн хүмүүс Emma Chamberlain-ы хувьцааг бол үнэхээр гоё on theme dress code-а сайн дагсан энэ жилийн Met Gala-гийн хамгийн сайн хувцалсан хүн гэж тооцож байгаа юм байна лээ. Ер нь ихэнх хүмүүс тэгж үзэж байгаа. Тэгээ би ч гэсэндээ ер нь бол санал нийлэн гэж бодож байна. За манайхан дараагийн ярих celebrity маань энэ удаагийн Met Gala-гийн co-chair ажиллаж байгаа the queen of everything. Queen Bee байгаа, Beyoncé байгаа. Үнэхээр гайхалтай мөч байсан. Beyoncé-г Met Gala-гийн улаан явсны яслаар харах яагаад вэ гэхээр би Beyoncé-г харалгүй 10 жил болсон байна Met Gala дээр. За Beyoncé ганцаараа ирээгүй юм нахаа нөхөртөөгөө түүнээс гадна өөрийнхөө охинтойгоо ирсэн байгаа. Өөрийнхөө хамгийн том охин болох Blue Ivy-тэй ирсэн. За Blue Ivy энэ жил 14 настай. За тэгээд 14 настай байж Met Gala дээр оролцож байгаа болохоор одоо Met Gala дээр уригдсан хамгийн одоо залуу жоохон одоо зочин болсон юм байна лээ. Тэгээд ер нь бол Met Gala дээр хүүхдүүдийг одоо юугаад байдаггүй штэ. Зөвшөөрөд байдаггүй. Хүүхдүүд нас биеийн түрээгүй одоо 16-аас доош гэдэг баха. Би тэгээ санаж 16-аас доош настай бол ингээд хүүхдүүдийг оруулахгүй гэдэг одоо уурахгүй гэдэг. Гэтэл одоо бүр ингээд exception гаргаад тэ Beyoncé-д зориулаад одоо тэрхүү дүрмийг ингээд зөрчиж байгаад ингээд Blue Ivy-г урьсан юм байна лээ. За тэгээд хэрэг та нар санаж байгаа бол ингээд 3-аад жилийн өмнөх баха. 3 билүү 4-р жилийн өмнөх Met Gala дээр Kim Kardashian North West-га авчирж ирсэн шүү дээ. Гэтэ яг North West яг Met Gala руу бол ороогүй. Met Gala-гийн гадна ингээд гудамжинд би хамгаалагч нартайгаа хамт ингээд хүлээгээ зогсож исэн. Ээжигээ улаасны яслаар ингээд алхаж байгааг хараад байжсэн. Тэг хүмүүс бол ингээд тэр үед ингээд Kim-ыг амар шөмжилж исэн шүү дээ. Яагаад вэ гэх юм бол хүүхдээ авчираад нас биеийн түрээгүй хүүхдээ ингээд авчираад тэгээд бүр ингээд одоо харгалзах хөнгүүгээр ингээ гадаа орхичин гудамжинд орхичин нөгөө хүүхд нь айгүй өрөвдөлтөй ингээ ээжигээ хараад мараад гэд тэр бол ингээ бас жоох сонирхол шүмжлэлээсээ яагаад вэ гэх юм бол хараа хяналтгүй бол байгаа биш шүү дээ. Угаас би хамгаалагч нартайгаа нээний энтертэйгээ зогсож исэн. Гэтэ хүмүүс бол тэгэл өөстө Kim хүүхдтэйгээ оруулах гад хичээж ин Met Gala дээр оруулах гад хичээж ин энтер гэд ярьж исэн. За тэгсэн чинь Beyoncé өрсөөд ингээд хүүхдээ авчирчихжээ. Тэгээ энэ тал дээр бас ингээд зөндөө олон хүмүүс таамаглаж исэн. Met Gala болохоос өмнө энэ жилийн Met Gala дээр нэг бол Beyoncé, эсвэл Kim Kardashian яг хүүхдүүдэд авчрах байхаа одоо ямар нэгэн байдлаар ингээд авчирчих
байхаа гэж ингэж хүмүүс гадуур яриадсан тэгсэн чи яг үнэн байсан байна л хүмүүс одоо яаж ч одоо энийг ингэж таамаглдгийн тий баргад ванга юм хаашаа за ямар ч байсан ингээд Blue Ivy-тэй ирсэн байна лээ. За Beyoncé-гийн хувьд болохоор хамгийн сүүлд оролцсон Met Gala түрүүн хэлсэн чинь 2016 оны Met Gala байсан. Яг тэр одоо Met Gala нь болохоор Fashion in the Age of Technology гэдэг одоо технологийн 90 үеийн загвар гэдэг ийм сэдвтэй Met Gala байсан. За энэ удаагийн Met Gala дээр Beyoncé ямар хувцсыг өмсөж ирсэн бэ гэхээр үнэхээр гоё харагдчихсан. Нэгт бол тэ шууд хэлчихээ үнэхээр гоё харагдчихсан. Olivier Rousteing гэдэг одоо энэ хүү дизайнерын хувцсыг өмссөн юм байна лээ. За тэгээд та нар ингээд зургийг нь угаасаа харж байгаа байх ийм naked gown аахгүй те ингээ биеийг нь харуулсан юм ширч гэх юм уу те ийм нүцгэн биеийг нь харуулсан тийм даашинз байгаа. Гэхдээ ийм crystal ийм чулуун үнэт чулуунуудаар ингээд арга яс skeleton-ыг ингэж харуулсан байгаа юм тийм дизайнтай. Бүр ингээд тэр чигтэнд би ингээд арга ясыг нь харуулад ингээд хавраг мавраг юу байдгийг те арцаг уруу гэд те бүх зүйлийг нь яг тэгэж crystal-аар ингээд хийчихсэн тийм dress байсан. Үнэхээр гайхалтай харагдчихсан. За тэгээд түүнээс гадна зөвхөн тэр dress-а өмсөхөөс гадна нэг тийм одоо айгуу том нөмрөгч гэх юм уу те нэг cape гэх юм нэг тийм зүйлтэй ирсэн байгаа. Нэг тийм үслэг юм шиг те тэр нь амар урт те бүр ингээд шалаар нэг гэдэг шиг бүр шалаар нэг тийм болсон тийм урт тийм гаунтай ирсэн байгаа. За түгээрч барахгүй headpiece-тэй ирсэн байгаа. Яг тийм бас л яг тийм crystal-аар хийсэн гоё headpiece-тэй ирсэн байгаа. За тэгээд энэний хувьд гэдэг юм бол би энийг харчаад надад юу санагдсан бэ гэхээр та нар хэрэг санаж байгаа бол Heavenly Bodies гэд 2018 оны Met Gala байсан юм манайхаа Heavenly Bodies гэдэг нэртэй themтэй team Met Gala болж байсан шүү дээ. Яг тэрэн дээр та нар санаж байгаа бол айгүй хүмүүс headpiece-үүдийг өмсөж байсан. Тэгэд яг тэрний Rihanna-гийн өмсөжсэн headpiece-тэй айгу төстэй санагдсан. Гэтэ яг Rihanna-гийн хол Beyoncé-гийнхыг бодвол арай илүү бүр том байсан л та. Гэтэ ер нь надад vibe нь бол айгу төстэй юм шиг санагдсан. Миний хувьд шүү манайхаа, окей. За харин Blue Ivy-гийн хувьд гэх юм бол яг өөрийнх нь хамгийн анхныхаа Met Gala-гийнхаа дебют хийж байгаа. За тэгээ энэ удаад болохоор тийм cream цагаан өнгийн bubble gum тийм puff хийсэнтэй тийм dress-ыг өмсөн мэсэндээ тэрнийхээ дээгүүр болохоор юм юу зүгээр тийм адилхан өнгийн зүгээр нэг гадуур өмсдөг jacket шиг тийм jacket өмсчихсэн байгаа хгүй. Тэгээд хүзүүний гоё diamond necklace зөөжгсөн. Тэгээд хар нүдний шил зөөжгсөн байсан. За тэгээ энийг нь болохоор хүмүүс одоо Balenciaga-гийн athleisure тэрхүү одоо line-ыг нь одоо ингэж inspiration авсан тийм төрлийн одоо хувцлалтай байна гэж харсан байгаа. Beyoncé тэгээ ярилцлага өгөхтэй болохоор энэ удаа ингээд 10 жилийн дараа ирж байгаа нь болохоор өөрт нь бол айгүй онцгой. Тэгээ бүр илүү онцгой болгож байгаа зүйл нь болохоор өөрийнх нь охин өөртөө хамт ирсэн болохоор үнэхээр онцгой, бүр үнэхээр итгэж өгөхгүй surreal байна гэж хэлсэн байгаа. За тэгээд бүр ингээд охиныгоо л магтаадсан манай охин амар гоё харагдаж байна гэдэлтэй she looks so beautiful гэж ингээд ярьж байгаа нь харагдчихсан. Тэгээ Beyoncé бол ингээд эхлээд шатаар ингээ алхаад артталт нь болохоор Jay-Z яг охинтойгоо хамт алхаад ингээ хамтдаа зураг авахлаа явж байсан. Тэгсэн чинь айгүй энэтэй би яг нэг бүр яг эхнээс нь эхэлж үзэж чадаагүй л дээ яг live стриминг хийж ахны ядуул гадуур ажилдаа явж исэн болохоор ямар ч орой гэртээ ярьчаад яг сүүлийн нэг цагийг нь л үзэж амжсан баг. Тэгээ яг Beyoncé энэ нэг бүр амар ээл зэрэглэлийн одод ч юм болохоор ер нь л амар оройтож ярьдаг шүү дээ. Тэгээд яг Beyoncé-г харж амжсан яг лайв стриминг хийж ахт нь тэгээ би нөхөртөөгөө хамт үзэж сууж сахгүй YouTube дээр Vogue-ийн стриминг үзчихсэн чинь манай нөхөр харчаад харалта Jay-Z хин хоёр Beyoncé хоёр хамт ингээ зураг авахулж юм авахулж ингээ тэгээ би гэлт ингээ гүрж ирээд харсаахгүй тэгсэн чинь Beyoncé биштэй би тэгээд that's not Beyoncé that's Blue Ivy гэж бааныг бүр ингээ итгэхгүй юу яриад байгаа наа чи Blue Ivy юм уу гэд үнэхээр хальт харах юм бол яг л Beyoncé харагдчихил. Яг бол амар өндөр тэгээ ер нь тэр байгаа байдал нь царай зүүс ингээл үүс мүс нь бол яг Beyoncé-гийн залуу үеийнхтэй амар адилхан харагдаж байгаа болохоор үнэхээр яг хальт харуул Blue Ivy Beyoncé-тэй амар адилхан харагдчихсан. За тэгээд энэ гурав бол ингээд хамтдаа entrance хийгээд ингээд зураг өхрөгөө авахлаад орсон байгаа. За Beyoncé-гийн хувьд гэх юм бол манайхан танаа ингээд угаасаа mesh dress-ыг нь харж байгаа бахта яг тэр гидснийх нь хавцаа нь болохоор одоо нилээ mesh байгаа учраас ингээд гидсийг нь харж болж байгаа. За тэгсэн чинь тэгээ Beyoncé угаасаа яагаадсан байхгүй ингээд зураг мөрөг авахлахдаа ер нь яг тэр нэг онгорхой байгаа хэсэг дээр гидснийхаа хэсэг дээрээ жоохон ингээд гараа ингээд байрлуулаад жоохон гараараа ингээд cover хийгээд байсан ихэнх зургнууд дээрээ
За тэгээ манай нөхөр бас яг тэр хэсгийг нь харчаад Beyoncé жирэмсэн юм шүү гэдэгсэн аахгүй. Тэгэхээр би болиж үгүй жирэмсэн биш хаа зүгээр жоохон таргалсан юм байлгүй дээ яахав дээ гэж битгсэн аахгүй. Тэгсэн чинь тийм гэж юу жирэмсэн биш үү гэдэг захгүй. Тэгээ би яг за боли гэж бацсан. Ягаад вэ гэхээр би яг нэг удаа Rihanna тэгж өмөрөөд би буруу ээж таарсан. Яг Rihanna хэдэн жилийн өмнө хөлөө Super Bowl дээр perform хийсэн шүү дээ halftime show дээр. Тэгсэн чи яг ингээл тайзан дээр ингээл улаан нэг амир би ярьсан өмсөл гараад ирсэн чинь би нэг нөхөртөөгөө найзуудтайгаа ингээл хамтдаа үзчихсэн аахгүй. Тэгсэн чинь ингээл айгүй олон хүмүүс маа нөхрийн найзууд энэ төр те Rihanna чинь жирэмсэн юм шүү гэхээр тэгээд харна би өмөрөөлтэй Rihanna-г юу яриад байгаа сая ингээ саяхан хүүхд төрүүлсэн болохоор жингээ хайж амжаагүй л ахгүй да энэ төр гэдэг амир өмөрөөдсэн чинь үнэнгээсээ жирэмсэн байж таарсан байлээ. Тэгээд тийм болохоор за би бас буруу байж магадгүй энэ удаад ч гэсэн тэгээд maybe жирэмсэн байж магадгүй гэдээ өнгөрсөн. Тэгээд зөвхөн маань хурж гэдэлтгүй гадуур комментуудыг харсан чи айгүй олон хүмүүс коммент дээр яг Beyoncé жирэмсэн байхаа гэсэн хүмүүс комментод агай харагдчихсэн. Зөвхөн тэр гидснийх нь асуудал дээрч биш царайг нь тэгээд байгаа байхгүй. Царай нь ингээд яг ингээд жирэмсэн юм шиг харагдаж байна. Жохон ингээд хөөч гсэн ч юм уу те ингээд нэг тийм жирэмсэн харагдаж ингэж айгүй олон хүмүүс яриад байгаа юм л дээ мэдгүй. I don't know. Maybe хэдүүл ямарчсан харж идэ жирэмсэн байвал тэгээд одоо дөрөв дэх хүүхдэд төрүүлнэ гэсэн үг. Гэхдээ ямарч нэг тийм зарлаагүй. Ямарчсан ингээд Beyoncé гараараа ингээд жохон cover хийгээд хавьд бол cover хийгээд байсан. Yeah. What do you guys think? Та нар жирэмсэн гэж бодож байна уу? Үгүй гэж бодож байна. Хэдүүл барих уу? Бото тавьж гэх шиг. За, Beyoncé, Jay-Z, Blue Ivy 3 хувьд бол ийм байлаа. За, дараагийн co-chair болох Nicole Kidman бас охинтойгоо ирсэн байгаа. Эдгээр одоо хоорондоо ярилцсан юм уу яасан тийм баахан co-chair-нууд нь хэдүүлээ ингээд өөрөөсөө охтуудыг авчир гэж ярилцсан маа хашийн. Nicole Kidman бас өөрийнхөө охинтойгоо ирсэн. За, Nicole Kidman-ийн охин нь болохоор эхнээс угаасаа Blue Ivy-гаас хамаагүй ихчтэй. Тэгэхээр одоо угаасаа очиж болохоор байсан. Nicole Kidman-ийн хувьд гэдэг юм бол Chanel өмсөн байгаа. Custom Chanel. За тэгээд яг дизайнер нь болохоор Matthew Blaze гэдэг энэ хүн одоо яг загварыг зохион бүтээсэн юм байна лээ. Тэгээд үнэхээр гоё dress байсан. Nice. Тэгээд үнэхээр гоё харагдчихсан өөрөө. Гэхдээ in my humble opinion заа манай хаяг миний үзэл бодлоор болохоор ерөөсөө тийм theme нэг dress code дагаагүй юм шиг санагдсан. Тэгээд надтай адилхан саал нийлсэн хүмүүс бол зөндөө олон байсан. Гадуур ер нь хүмүүс ярьж байгаа нь Nicole Kidman-ыг ерөөсөө сайн хувцсан гэж үзэхгүй байгаа. Зүгээр л өөр нэгэн улаан авсны ясалд оролцож байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд зүгээр нэг юу ч юм уу Golden Globes ч юм уу Oscars ч юм уу тийм одоо улаан авсны ясалд оролцож байгаа юм шиг байна. Met Gala ерөөсөө vibe өгөхгүй байна гэж хүмүүс айгүйх хэлж исэн. За гэхдээ бас угаасаа энэ ийм custom dress болохоор айгүй цаг хугацааг авсан ойлгомжтой. Нийтдээ 800 цагийг одоо авсан гэсэн энэ даашин цаг бүтээхин тулд. За тэгээд энэ ингээл амар улаан өнгөтэй байгаа шүү дээ. Ингээд нийл ингээд sequin одоо тийм материалаар хийчихсэн. Тэгээд яг ташаа хэсгэрээ болон яг өөрөөхөө одоо тэр ханцуу хэсгээр нь болохоор юм feather оруулж гисэн баа. За тэгээ энэ улаан өнгө нь болохоор нэгт юу represent хийж байгаа вэ гэхээр хайр дурлал гэсэн love түүнээс гадна the big apple гэж байгаа байхгүй. За the big apple гэдэг нь одоо юу гэж орчуулагдаж байгаа вэ гэхээр том алим гэсэн үг шүү дээ. Гэтэ big apple гэж юу хэлдэг вэ гэхээр New York хотыг big apple гэж одоо nickname-ээр дууддаг байхгүй. Тэгээд ер нь New York хотыг болон одоо ингээд хайрыг ингээд represent хийж байгаа team одоо designing гэсэн тэгэж бодож улаан өнгийг сонгосон юм байна лээ. За охиных нь хувьд болохоор Sunday Rose гэд өөрийнх нь охиных нь нэр нь. За Sunday Rose болохоор бас ингээд тэ анх удаага Met Gala дээр ирж байгаа. Тэгээд Dior-ийн нэг аюу гой team pink ягаан өнгийн team dress дээр ирсэн байгаа. Тэгээд хин миний хувьд бол баг охин кинээс илүү Nicole Kidman-ээс илүү dress хийчихсэн юм болоо гэж хараад байгаа. За манай хаан хэдүүлээ дараагийнхаа celebrity руу орцгоо. Дараагийн celebrity болохоор Kim Kardashian байгаа. Хэдүүлээ одоо шууд ингээд дараалал Kardashian-уудын тухай яриад явах гэж байна. За эхний ярих гэж байгаа Kardashian маань бол Kim Kardashian байна. За Kim Kardashian she did not eat in my opinion, okay? Ерөөсөө dress code дагаагүй юм шиг санагдсан надад лав. Тэгээд ямар тэг дизайнерыг өмссөн бэ гэхээр Alan Jones болон Whitaker Malum хоёрын одоо энэ дизайнеруудын хамтарсан энэ хүү дрессийг өмссөн байгаа. За тэгээд та нар угаасаа юуг нь харж байна те?
зургийг нь харж байна. Яг дээдл хэсэг нь болохоор ийм барисууд байгаа байхгүй тий. Гэхдээ тэр нь болохоор тийм metallic, тийм төмөр юм шиг тийм хатуу юм шиг материалаар хийсэн. Тэгээ тэр нь болохоор яг өөрийнх нь биеийнх нь галбарыг харуулсан molded into her body буюу тий. Бүр ингээд яг өөрийнх нь биеийнх нь галбарт ингэж яг тааруулж хийсэн яг тийм одоо барисууд материал байсан. Тэгээд яг арт хэсгээр болох нэг тал юбг гэх юм уу тий. Урталт нь байхгүй яг артталт нь байдаг ийм тал юбг байсан. За тийм айгүй orange өнгөтэй ийм outfit-ийг өмссөн байна лээ. За тэгээд энэ нь бас юу юм байна л та манайхаа. Цаана утга учиртай тий. Утга учиртай тийм одоо outfit юм байна. Энэ нь болохоор 1975 онд гарч исэн maîtresse Франц үг юм шиг байна тий. Maîtresse гэдэг одоо энэ хүү жохон explicit кино зэ том хүний энэ хүү кинонд одоо homage хийсэн одоо ингэж хүндэтгэл үзүүлсэн тэрхүү киног одоо reference хийж байгаа ийм юу ингэнэ outfit те ягаад гэхээр яг тэрхүү нөө том хүнийх нь кинон дээр нь болохоор шүү дээ тийм leather clad dominatrix тийм одоо зүйлийг харуулдаг ингэнэ ер нь нэг dominatrix энэ гэдэг чинь нэг тийм төрлийн sex байдаг тэ нэг тийм төрлийн одоо ингээл нэг нь боол болол нөгөөт нь одоо ингээл тэ эзэмшигч гэх юм уу тэ тийм одоо зүйлийг одоо эсэм зүйлийг харуулсан нэг тийм кино юм байна л да. За тэгээд тэрэн дээр болохоор яг иймэрхүү яг одоо айгүйх ийм төрлийн ийм амар тийм материалын тэрээр хийсэн хувцснуудыг харуулдаг юм байна тэр кинон дээр. Окей. Яг том одоо яг порно кино бол биш заяа. Зүгээр ер нь том хүмүүсээр үсэн төрлийн кино юм байна. Тэгэхдээ та нар зүгээр бодоод үзээ 1975 онд гарч ирсэн хэр тухайн үеийн цаг үе ямар байлаа те. Тийм учраас тухайн үед амар хил ам дагуулжсэн кино байгаа байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт хин Kim энэ удаагийн Met Gala дээр ийм хувцамсууд ирэнгүүт бүр тэр киног те тухайн үед хил ам гаргаж исэн тэр киног ингэж reference хийсэн ийм хувцаг өмсөд ирсэн болохоор бас энэ хүү одоо хувц нь баахан хил амд орсон байгаа. Хүмүүс бол энэ хиний Kim Kardashian-ы хувцаг аюу шүмжилж байгаа харагдсан. За гэхдээ энэ Alan Jones гэдэг энэ хүү эрэхтэй нь болохоор тэр кино гарсан цагаас ахуулаад 1975 онд тэр хүү кино гарсан цагаас ахуулаад ер нь тэр киноны одоо энэ хүү дизайн интерьер аюу тийм inspiration авсан учраас бүр ингээд тэр киноноос авсан инспирэшнээрээ айгүй их олон тиймэрхүү одоо series-нуудыг цувралуудыг ингэж зохион бүтээгээд явж исэн юм байна. Тэгээ бүр ингээд тийм 8 тийм уран зургийг хүртэл ингээд бүтээжсэн гэнэ өөрөө. Тэгээ яг ийм хиний Кими өмсчин байгаа энэ хувцастай адилхан тийм амар тийм гал ассан иймэрхүү одоо color palette тийм төрлийн өнгө мөнгөтэй тиймэрхүү одоо уран зураг мургнуудыг ингэж зурж бүтээж исэн юм байна. Тэгэхээр ер нь бол энэ эрэхтэй юу Английн artist гэж байгаа хгүй энэ эрэхтэй бол ингээд ер нь тэр киногоор айгүйх ингэж хамсгалдаг хүн юм шиг байгаа юм. За тийм учраас одоо энэ хүү одоо энэ look-ыг бүрдүүлж өгсөн юм байна лээ Kimд зориулаад. За зөвхөн одоо яг энэ хүү кинонд одоо homage хийхээс гадна энэ Alan Jones гээд эрэхтэй нь бас Body Armor гэдэг нэртэй ийм одоо юг загварыг зохион бүтээж исэн байлээ 1978 онд нэгэн кинонд зориулж бүтээж исэн юм байлээ тэр загварыг. За тэгээд тэр нь болохоор яг нэг Кими өмсчихсэн байгаа тэр дээгүүр өмсчихсэн байгаа тэр metallic body suit байгаа хгүй яг тийм төрлийн загварыг ингээд зохион бүтээж исэн юм лээ. За тэгээд энэ тэрхүү Body Armor гэдэг дизайныг нь бас өмнө нь 2013 онд Kate Moss өмсөж одоо ингэж photograph хийлгэжсэн юм байна лээ. За Кими хувьд гэдэг юм бол айгуу тийм өмнө нь хийж байгаагүй зүйлийг хийсэн байгаа. Юу вэ гэхээр энэ удаагийнхаа Met Gala-гийн look-ийг яг Met Gala дээр очоод ингэж reveal хийгээгүй. Уул нь бол ингээд одод чинь бүр амар нууцлдаг штэ тий. Зарим одууд бол бүр амар нууцлаад зүгээр тэр нөө хотелоосоо те ингээд зочдлаасаа гарахтаа хүртэл ингээд янз бүрийн юмар нууж муугаадaltaй ингээд өстө зонтог мондог байрал эсвэл бүр ингээд хайрцаг марцганд орцсон ингээд машин руугаа орж мураадaltaй ингээд яг Met Gala-гийнхаа улаан хавсан дээр очоод ингээд харуулах гэдэг байгаа хгүй те. Тэгдэг байтал Kim бүр ингээд юу зочдлаасаа гарахаасаа ч өмнө заа өөрийнхөө Instagram-аараа хувцаа reveal хийчихсэн байгаа хгүй. Тэгээ энэ бол үнэхээр
одоо хүмүүсийг зочроос яагаад гэхээр хүмүүс бол ерөөс тэгдэггүй шүү дээ. Ялангуяа Ким бол хизээч тэгж байгаагүй. Тэгээд ийм одоо шин садан зүйлийг хийсэн байна лээ. За тэгээд Кими одоо энэ хүү үснийхэн заслалтанд бас ингээ хүмүүсийг амар яриулж байгаа. Бүр дандаа яагаад ийм сонин үстэй болчихсон юм бэ? Урд нь бол тэ ингээл яг карьерийнхаа яг ихэнх үеинд болохоор Ким бол айгүй гоё үсмэстэй ингээл явдаг байсан дээ. Тэгсэн чи одоо сүүлийн жилүүдэд бол просто үс нь яаж хавэ гэдэг. Би саяхан та нарт ярьжсэн шүү дээ. Vanity Fair after party-н дээр Ким ингээ очсон чинь бүр үсээ ингээл тэ бүр үсээ ингэж мэгээдсэн гээд яг тийм ер нь дахиад нэг ингээл амин арзаасан унтаж жагаад ингээ бошоод ирсэн юм шиг тийм үстэй явж исэн. Тэгээд 2024 оны Met Gala дээр Ким бас эрэхтэй нэг иймэрхүү үстэй иржсэн шүү дээ. Бүр ингээ арзаачсан. Яг тийм одоо vibe-аар ингээ дахиад яваад байгаа юм байна лээ. Тэгээд хүмүүс бол Кими одоо энэ хүү хувцалтан дээр амар шоолж байгаа. Тэгээд хүмүүс бүр юу ярьж байгаа гэхээр it's giving iPhone 17 iPhone 17 ийм улбар шарангтай orange өнгөтэй iPhone 17 гарсан шүү дээ. Тэгээд яг тэгж тийм харагдаж гэдэг баахан тиймэрхүү комментэд харагдажсэн. Тэгэнгүүтээ ингээл хүмүүс бас ингэж бичсэн байна лээ. Ким бол бүр ингээд жил болгоны Met Gala дээр албаар бүр ингээд dress code-носоо гадуурх ийм одоо хувцалтыг сонгодог албаар юм уу хайшин бүр дандаа ингээд dress code дагахгүй юм а гэдэг зүйлийг хүмүүс айгүйх ярьж байгаа харагцсан. За гэхдээ та нар ингээд харж байгаа байх. Одоо энэ Кимийн яг энэ хөө body suit-ийнх нь яг хөхнийх нь хэсэгтэнтэй ингээд яг хөхнийх нь товчны хэсэгт ингээд айгүй тийм pointy байгаа шүү дээ. Энэ хөхний товчны pointy юм цухуусан байх нь одоо тэр нь бол ингээд энэ Kardashian-ы игч дүүснэрийн хувьд бол энэ Met Gala дээр баг тренд байсан юм шиг байлээ. Баг бүгдээрээ team төрлийн одоо хөхний товчийг харуулсан хувцалтуудыг өмссөн байна лээ. Одоо хэдүүлээ дараагийнх нь Kardashian руу орцгой. Тэр нь болохоор Kylie Jenner байна манайхаа. За Kylie бол Scaparella-гийн гауныг өмссөн байгаа энэ жил. За Kylie-гийн хувьд бол миний бодож байгаагаар айгүй гоё хувцсан гэж бодож байгаа. Айгүй гоё theme-тэйгээ зохицсон, dress code-а дагсан, үнэхээр гоё урлаг уран зураг баримлыг харуулж чадсан тийм гоё хувцалтыг өмсөн гэж миний хувьд бодож байна. За та нар ингэ зургийг нь харж байгаа байх. Яг дээдлийнх нь body suit хэсэг нь бол угаасаа яг нэг баримл шиг харагдаж байгаа. Nude өнгийн ийм биег нь барьсан body suit байгаа. За тэгээд дахиад хөхийг нь хараадахтаа манайхаа амар тэг хөхийг нь хараадахтаа гэж байгаа шүү дээ. Хөхнийх нь товч нь бол угаасаа яг nipples буюу тэг хөхнийх нь товчог бол айгүй амар харуулж байгаа шүү. Бүр ингээд цугаад ингээд томбогоод гараад ирчихсэн те. За энэ бол манайхаа Кимийн зохио бүтээсэн зүйл шүү дээ. Кимийн нөгөө нэг Skims брэнд нь нэлээд хэдэн жилийн өмнө нэг тийм nipple bra гэж анх гаргаж ирсэнтэй тэг хүмүүсийг бүр шоконд оруулж ирсэн шүү дээ те. Левчигнүүд нь албаар ингээд нэг яг тэр хөхнийхэн товчны хэсэгтээ ингээд хурамч одоо хөхний товчтой бүр ингээд албаар том болгож гаргаж ирсэн. Яг тийм яг Skims-ийн юм шиг тийм одоо body suit-ыг өмсчихсэн байхгүй хөхнийхэн товч нь ингээд цуужчихсан. За тэгээд яг body suit-нээс нь гадна яг доотлынх нь хэсэг нь болохоор ингээд ийм айгүй гоё тийм зузаан сайтн материалаар хийсэнтэй ингээ бараг л ингээ хурмын палач шиг юм шигтэй тийм материалаар ингээ хийсэн ийм гоё даашин зугаан. Тэгэд юу гэж харуулах гэж байгаа вэ гэхээр те яг ингээд Kylie хувцаа тэр даашинцаа ингээ тайлж байгаа юм шиг те тайлаад одоо яг дээдлэх хэсгээ даашинцаа дээдлэх хэсгийг доошоо хүртэл болгоцсон те таацсныхаа ташаа хүртэл ингээ болгоод ингээ яг хувцаа тайлах гэж байгаа юм шигээр ийм дүр зурглалыг харуулахыг хичээсэн байгаа байхгүй юу. За тэгээд тэр доотлынхаа саатны хэсгийг харах юм бол ингээд айгүй их тийм шигтгэ мэгтгээтэй одоо тэгж чимэглэгдсэн байгаа. За тэгээд энэ нь болохоор бүхэл бүтэн 2000 саатн тийм оёдлын ийм бөмбөлгүүд хийгдсэн. За түүнээс гадна 10,000 ширхэг тийм байгалийн барок ийм сувднууд орсон юм байна лээ. За түүнээс гадна 7,000 одоо painted pearl scent fish scales гэж аахгүй загсны хайрс манайхаа 7,000 ширхэг тийм загсны хайрсаар ингэж хийгдсэн юм байна лээ. Тэгээ ийм гайхалтай баахан чимэглэл болсон те ийм гауныг өмссөн байгаа. За тэгээ нүүр бодолтойг нь хувьд ингээд айгүй сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэх юм бол eyebrows буюу одоо хөмсгөө бодчихсан байгаа хгүй юм. Nude өнгөөр бодчихсан. Тийм болохоор яг хөмсгөө харагдчихсан. За энэ лук нь бол үнэхээр гайхалтай харагдчихсан. Хүмүүсийн яриагаар болохоор гадуур яг sculpture шиг харагдчихээн. Яг уран баримл шиг харагдчихээн гэж байгаа хгүй. За тэр нь бол угаасаа үнэн. Юу гэхээр Kylie-гийн энэ хөр outfit нь болохоор алдартай
баримл болох The Venus de Milo гэдэг одоо энэ хүү та нар угаасаа энэ зургийг оруулчих те. Энэ баримлыг бол мэдгүй хүмүүс гэж бол байхгүй бах те. 2 дугаар манай эртний өмнөх 2 дугаар одоо юу лээ BCE 2 дугаар зуунд ингэж бүтээгдсэн ийм гахалтай баримл гэдэг шүү дээ. Тэгээ энэ хүү баримл нь болохоор одоо Louvre музейд Францын Парис хотод байрладаг Louvre музейд байрладаг одоо энэ хүү баримл байгаа. Тэгээд энэ баримлаас ингэж санаа авсан байгаа байхгүй. Энэ баримлыг ингэж reference хийхийг хүссэн. Тэгээ угаасаа ер нь л яг л харагдаж байгаа юм манайхаа. Тэ яг тэрхүү одоо хувцалт нь байгаа байдал нь тэр одоо body sculpture одоо яг тэр нэг айгу бие барьсан байгаа хэсэг мэсгэн гэдэг тэ яг доотлих нь satin dress хэсэг нь тэргээд ер нь бол яг харагдаж байсан. Тэгээ хүмүүс бол Kylie-г одоо энэ хүү look-ыг нь бол үнэхээр гайхалтай байна гэж ярьж байгаа. Яг л dress code-д агсан байна. Үнэхээр гоё уран баримлыг харуулж чадсан байна гэж үзэж байгаа юм байна лээ. Тэгээ миний хувьд ч гэсэндээ Kylie-г бол яалтчгүй энэ жилийн Met Gala-гийн хамгийн сайн хувцалсан одоо нэг гэж бодож байна. За дараад нь хэдүүлээ Kendall Jenner-ийн тухай ярьцгаая. Kendall-ийн хувьд бол хахлаар маш сонирхолтой дизайнертай ажилласан байгаа. Ер нь ерөөсө хамтарч ажиллаж байгаагүй. Тэр нь болохоор Gap Studio-гийн дизайнер Zac Posen гэдэг энэ хүү одоо хүнтэй хамтарсан байгаа хгүй. Тэгэхээр ер нь Gap-ыг төлөөлсөн гэсэн үг манайхаа. Gap. Gap гэд тэгэхээр угаасаа хүмүүс мэдэн шүү дээ. Gap бол ерөөсөө тийм high end luxury brand бол биш шүү дээ. Тэ тийм одоо энэ Mugler ч гэдэг юм, Miu Miu ч гэдэг юм, Versace гэдэг юм те ийм дээд зэрэглэлийн брэнд бол биш зүгээр Gap ч нь бол ингээд хэний ч өмсч болохоор тийм одоо зүгээр дэлгүүр шүү дээ те брэнд байгаа. За тэгэнгүүт одоо энэ хүү Gap Inc-тэй хамтраад Gap Inc-ийн Zac Posen гэдэг энэ хүү дизайнертай хамтраад одоо энэ хүү хувцсыг нөмссөн байгаа байхгүй юу. За тэгээд энэ хувцсан ч гэсэндээ хиний хувьд Kendall Jenner-ийн энэ хүү хувцсан ч гэсэндээ ер нь бол яг л тийм уран баримлыг харуулж чадсан байгаа. За тэгээд энэ нь болохоор бас л яг Kylie-тэй адилхан Францын Парис хотод Louvre музейд байрладаг маш алдартай баримл бас л бүх хүмүүсийн мэддэг. Тэгээ энэ гайхалтай баримл болох яг Грекийн sculpture байгаа хгүй тийм The Winged Victory of Samothrace гэдэг одоо энэ хүү гайхалтай одоо ийм юутай те толгойгоо мөртлөө ийм далавчтай нэг тийм баримл байдаг шүү дээ. Би та нарт одоо ингэ зургийг оруулж байна. Энэ хүү баримлыг одоо ингэж харуулсан юм байна лээ. Reference авч ингэж харуулсан ийм хувцлалтыг хийсэн байгаа. За тэгээд яг дээдлийнх нь одоо яг энэ маркныхын хэсэг нь болохоор яг Gap дэлгүүрийн iconic нэг тийм basic white t-shirts-нууд байдаг шүү дээ. Бүхэл хүмүүсийн баг own хийдэг баг. Зүгээр нэг тийм normal цагаан өнгийн энэ подолк марк байдаг шүү дээ. Цагаан өнгийн ямар ч болоо цагаан өнгээ хэлчихвдээ тий. Тэгээд тэрхүү basic white t-shirt-ыг ингэж ашигласан гэсэн. Яг өөртөөхөн тэр дэлгүүрийнхэн тэр брендийнхэн тэр цагаан подолкыг ингэж харуулахыг хичээсэн юм байна лээ. Тэр нь яг одоо яг энэ outfit-ийнх нь гол үндэс нь base нь болж өгсөн. За тэгээд тэр доошогоо унжчихсан байгаа яг энэ яг бэлхүүсээр нь ингэж харуулж байгаа хэсэг нь болохоор ингэж тэ яг л тэр баримлаа харуулах гэсэн нэг тийм яг тэр бараг л ингэ норчсон юм шиг те нэг тийм одоо юунууд байдаг шүү дээ хувцалтууд яг тийм юм шиг ингэ яг л баримлны нэг тийм юм хуниас энэ тэрийг харуулсан юм шиг тийм төрлийн загвар байсан. За тэгээд дахиад л хөхийг нь хардаа манайхаа Kendall-ийн. Дахиад л тэр өмссөн байгаа branch гэх юм уу тэр body-сууд нь бас л яг nipple-тэй хуурамч одоо те хөхний товчийг ингэж харуулсан байгаа. Тэгээд харж байгаа Kim Kardashian ч тэр Kylie Jenner ч тэр Kendall Jenner ч тэр ер нь яг тийм нэг төрлийн тийм хөхний товчтой хурамч хөхний товчийн тэр theme-ийг бариад явсан байгаа хгүй. Тэгээ миний бодлоор бол энүүгээрээ яг нэг Kim-ийн Skims брендийг л одоо бас ингээд хальт маркетинг хийчих гээд байгаа юм шиг надад бол санагцсан. За тэгээд энэ clutch-ийн хувьд гэх юм бол бүр ингээд материал нь бүр paper thin гэсэн бүр цаас шиг тийм нэмгэн. Яагаад вэ гэхээр албаар нэг яг хүний биед нь ингэж mold хийж яг тэр хүний биед нь ингэж зөгтөж наалдаж өгөх гээд тэгээд албаар тийм бүр paper thin материалаар ингэж хийсэн юм байна лээ. За энэ look-ийг тэгсэн чинь зөвхөн Kendall дээр ч гэлтгүй манайхаа Kylie-гийн look-ийг ч тэр Kendall-ийн look-ийг ч тэр хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр айгүй гоё байна, айгүй гоё themтэй байна, dress code-д авсан мэн гэж ярьж байгаа ч гэлээ. Бас хүмүүс Tyla-гийн 2024 оны Met Gala-гийн look-ийг дуурайчих чи зүгээр copy and paste хийчихэж гэж яриад байгаа байхгүй юу. Яагаад Tyla чинь 2024 оны Met Gala дээр ирэхдээ нэг тийм элсэн плач дээрсэн шүү дээ. Яг ингээд би өөрийнх нь биед нь бас ингээд mold хийчихсэн юм шиг тийм элсэн материалтай юм шиг тийм плач дээр иржсэн. Тэгээ хүмүүсийг бүр ингээд шоконд оруулж ирсэн шүү дээ.
Яг тэрийг нь дуурайчих гэж хүмүүс яриад байгаа. За тэгээд Kendall-ийн хувьд гэх юм бол яг энийг нь аягүй гоё байна те, энэ уран баримттай адилхан харагдаж энэ гэсэн хүмүүс байгаас гадна бас ингээд те аягүй boring байна. Ер нь дандаа иймэрхүү boring сонголтууд хийх юмаа гэж ярьж байгаа ч хүмүүс бас зөндөө байсан. Гэхдээ манайхаа хүмүүс тэгж ярьж байсан хүмүүс өнөөдөр гэх юм уу өнөөдөр өглөө босоод ирсэн чинь өөр зургууд тавигдчихсан байсан ахгүй яг албан ёсоор ингээд ганцаараа ингээд одод нь ингээд авах баг зураг авалт нэг фотошот хийгээд нэг тэргээ дараад нь тавьдаг шүү дээ. Тэр зургууд нь ингээд өнөөдөр өглөө босон чинь тавигдчихсан байсан. Тэрэн дээр тэгсэн чинь Kendall яг ингээд нэг нөмрөг байгаа ахгүй гарнаас нь ингээд зүгтчихсэн нэг тийм нөмрөг тэрийгээ ингээд дэлгсэн чинь бүр ингээд хойлон дэлгсэн чинь амар юм яг нэг далавч шиг тийм одоо далавч зурчихсан нэг тийм нөмрөг байгаа хгүй. Тэгээ бүр ингээд тэнгууд айгүй гоё харагдчихж байгаа. Тэнгууд хүмүүс яагаад Kendall энэ яг гол энэ костюмынхаа гол юмыг улаан авсан дээрээ яг ингээд алхаж байхдаа шатаар алхаж байхдаа хийгээгүй юм болоо. Хэрэг тэгсэн бол бүр хамгийн best dressed болох байлаа. Гэтэл яг тэр нөмргөө ингээд харуулаагүй болохоор айгүй тийм boring харагдсан. Тэгсэн мөртлөө яг плажныхаа энэ гол юмыг болохоор фотошотн дээр харалтсан багтай явахтай гэд тэгж ярьж байсан. Тэгээ миний хувьд ч гэсэндээ аль үшэнэ бол Kendall-ийн хувьцааг бол аягүй гоё харагдчихсан гэж бодож исэн. Гэхдээ тэр нөмөр нь бол илүү гоё ойлгож байсан. Тэгэд тэрийг бол улаасны хойсол дээр хийх хэрэгтэй байсан байх гэж бодож байна. За манай хаан дараагийн ярих байгаа хүн болохоор Hailey Bieber байна. Окей. Hailey Bieber-ийн хувьд болохоор энэ удаагийнх нь Met Gala өөрийнх нь 9 дахь Met Gala байгаа. За Yves Saint Laurent өмссөн байгаа. Угаасаа ойлгомжтой Hailey Bieber дандаа YSL-ыг өмсдөг Met Gala дээр. Тэгээ ер нь бол YSL ambassador болж ажилладаг шүү дээ. Тийм учраас өнгөрсөн жилч Saint Laurent-ыг өмссөн, энэ жилч Saint Laurent-ыг өмссөн байгаа. Тэгээ энэ дөр бол ерөөсөө шокроод ах юм байхгүй. За энэ нь болохоор ийм дээдлийнх нь хийсг нь болохоор ийм алтан шаргал өнгөөр хийсэн бас л нэг тийм яг алтан материал одоо алт ч юм уу те эсвэл нэг төмөр ч юм уу яг тийм хатуу материалаар хийгдсэн байгаа байхгүй. Тэгээд яг өөрийнх нь биед нь mold хийгдсэн. Дахиад л яг одоо Kimch гэдэг юм уу Kylie, Kendall энэ төрхтэй ер нь ойролцоо яг өөрийнх нь биед нь зориулж ингээд баг хайлуулж хийсэн юм шиг тийм mold хийж тийм одоо дээдлийнх нь бар эсүүд байсан. За тэгээд доогоороо болохоор цэнхэр өнгийн ийм плачны материалаар хийсэнтэй тийм цэнхэр өнгийн ийм юпг байсан. За тэгээд тэр юпгтэйгээ адилхан материалаар хийгдсэн адилхан өнгийн тийм кепиг өмсөн байхгүй тийм нөмөргийг ингэж зүгээрээ ингэж оруулж өгсөн байна лээ. За тэгээд зарим удаа зураг авахлахтаа болохоор эхлээд ингэж яг тийм гарч ирчгээд яг дээшээгээ шатаар явж байхдаа бол ингэж нөмөргөө тайлаад ингэж зураг авахж байгаа нь бол харагдчихсан. Тэгээд миний хувьд болохоор нөмрөггүй байгаа нь илүү гоё харагдчихсан. Гэхдээ зарим хүмүүс болохоор нөмрөгтэй илүү дээр байгаа энэ төр гэл тэгэж өөрөөр ярьж байгаа бол харагдчихсан. За тэгээд миний харж байгаа нь айгүй гоё байсан. Тэгээд бүх юм айгүй minimal байлгасан. Үснийх нь хувьд гэсэндээ те зүгээр юм slick back bun хийж гисэн айгүй цэвэрхэн jewelry гэсэндээ те айгүй тийм чамин тийм шаргал golden earrings зөөч гэсэн байсан. Тэгээ ер нь бол айгүй гоё чамаа харагдчихсан. За гэхдээ энэ дээр ч гэсэндээ хүмүүс бас те бас л одоо dress code дагаагүй байна. Тэгээ ерөөсөө ингэж theme-тэйгээ зохицолдохгүй байна. Зүгээр л нэг байдаг dress харагдчих ингэж ярьж байгаа хүмүүс бол харагдан лээ. Тэгэд хин Hailey Bieber өөрөө ингэж энэ тухайга өөрийнх нь даашин сахан тухай ярьжсэн. Яг энэ дээдлийнх нь хэсэг нэ шүү дээ. Яг өөрийнх нь биед нь зориулж ингэж одоо mold хийгдсэн гэсэн хайлуулагдсан гэсэн. За тэгээд энэ нь болохоор Yves Saint Laurent-ы 2002 оны хавар зунд зориулсан одоо collection-аас runway look-ээс ингэж санаа авсан ийм look юм байна лээ. За манайхаа дараагийн ярих гэж байгаа хүн болохоор Rihanna байна. За Rihanna бол үргэлж хамгийн сүлд ярьдаг байгаа. Бараг хаалга хаагдхаас өмнө ярьдаг гэсэн албаар бүр ингэж хоцорч ирдэг юм байна лээ. За тэгээд Rihanna-гийн хувьд энэ удаагийн Met Gala 12 дахь Met Gala байгаа. За өөрийнхөө найз залуу хүүхдүүдийнх нь эцэг A$AP Rocky дээр ирсэн байгаа. За тэгээд энэ удаад болохоор Rihanna Mason Margiela-гийн гауныг өмссөн байгаа. Тэгээд Rihanna айгүй гоё харагдчихсан. Миний хувьд бол үнэхээр яг сэдвээ даасан гэж бол бодож байгаа. Нэг тийм одоо юу гэмтэй те айгүй ингээл битаазалд айгүй юм үнэт чулуумлуугаар ингэж ингээ хийгдчихсэн тийм би байрсан хувцс
одоо даашин зугаа. Гэтэ хамгийн гол нь тэр даашин зандаа биш. Даашинсынхаа дээгүүр юу байна гэх нэг тийм cape ч юм уу нөмрөг ч юм уу нэг юм байгаа. Гэтэ яг нөмрөг гэхээр бол нөмрөг бол биш те. Нэг тийм бас нэг тийм даашинсаа адилхан юм шиг материалаар хийгдчихсэн нэг биег нь ороосон бараг л нэг тийм юу ч хиймдэ те. Юу гэх юм бэ? Нэг ийм юм байгаа юм а. Би одоо яг юу жилийг мэдэхгүй байна. Гэтэ Rihanna-гийн бүх look-ыг нь complete хийж өгсөн тэр одоо үснийх нь дизайн, үснийх нь стайл ингээд оруулж өгсөн hair piece-нууд нь тэгэл тэр одоо бүр gem-нууд нь нүрнийх нь makeup-ных нь gem энтрүүд те. Ер нь бол бүх юм нь бол бүгдээр аягүй гоё хослоод гайхалтай харагдчихсан. A$AP Rocky-гийн хувьд болохоор яга өнгийн тийм Chanel тийм урт jacket өмссөн байлээ. Тэр нь гэтээ миний хаар болохоор ингээ харж байхад бол айгу тийм бааны өрөөний одоо нэг халаад надад гэдэг чинь bathrobe яг тийм харагдадсан заяо. Тэгэд энэ хоёр хамтдаа ирээд зогссон байгаа ингээ улаасны нэслэлээр тэгэд бараг бүх хүмүүс ирээд босчихсон. Та нар хэрвээ лайв стримийг нь үзсэн бол бүх хүмүүс ингээд ирээд бараг ихэнх хотод ирээд аль үшнээ орчихсон. Тэгээд нэг хэсэг ингээд бараг чимээг болсон. Тэгсэн мөртлөө ингээд зураг нэг папараззагаан хүмүүс хэвлэмдэлх ерөөс явахгүй ах хүлээгээл байгаа. Тэгээд угаасаа ярьж байгаа нь те Rihanna ирээгүй байна. Rihanna дахиад л хоцорчихсан байна гэдэг. Дахиад хүмүүс баахан тэгж ярьжсэн. Тэгж байгаа айгүй удаан хугацааны дараагаар ингээд Rihanna ирсэн маа. Тэгээд энэ хоёр хамтдаа ингээд улаан усны ясалтаар алхаж байгаа нь болохоор ер нь бол дандаа тийм A$AP Rocky бол бүр ингээд always looks so mesmerized by her. Тэ бүр ингээд яг найз охиндоо бүр тэ амар хөтлөд уралцсан юм шиг бүр ингээд дандаа нэг тийм in love харцаар хардаг. Тэгээ манай нөхөр ч гэсэндээ яг тэр лайв стрим үзчихэд хэлчихсэн байхгүй. A$AP Rocky харалдаа ингээд нэг хинлөө Rihanna руу харж байгаа нь бүр ингээд тэ яг л нэг тийм mesmerized харагдаж ингэсэн. Яг үнэхээр тийм. Тэгээд хүмүүсийн коммент бичиж байгаа нь ч гэсэндээ тэгж харагдаж ийлээ. Бүр дандаа ингээд те их нэртэй найз зөвхөндөө бүр амар дурлцсан юм шиг харагддаг гэд. Тэгээ ер нь бол star of the show бол яалтчгүй Rihanna байсан. За Rihanna гэхдээ бүр ижил болгоо ингэдэж штэ. Яг Met Gala дээр Met Gala болохоос өмнө яг тэр өдөр ингээд гадуур зүгээр ингээд зураг авалт хийгээ явж байдаг. Нью-Йоркийн гудамжаар. Өнгөрсөн жил ч гэсэндээ тэгсэн. Тэгээ өнгөрсөн жил яг өөрийнхөө нэг жирэмсэн байгаа гэдгээ тэгж зарлж исэн шүү дээ, тэ. Яг Met Gala болохоос өмнө зүгээр Нью-Йоркийн гудамжаар ингээ бороонд зонтогтой алхаад тэ. Тэгээд ингээ өөрийнхөө гизээ харуулад ингээ хүүхдтэй болсон гэдгээ зарлж исэн байгаа. Яг тэр зүйлээ энэ жил ч гэсэндээ хийсэн байгаа. Яг хүүхдтэй болсон гэдгээ зарлаагүй юм нахаа. Гэтэ зүгээр Met Gala болохоос өмнө зүгээр өдрийн цагаар Нью-Йоркийн гудамжаар ингээ зураг авалт хийгээд өөрийнхөө хувийнхаа фотографертэй ч гэсэн тэ зүгээр гудамжаар ингээд айгүй гоё хувцас өмсчихсэн алхаад явж байгаа нь харагдчихсан. Тэр үеийн хувцас гэсэндээ амар гоё зэв харагдчихсан. Saint Laurent-ийн тийм гоё outfit-ийг өмсчихсэн байгаа байхгүй. Үнэхээр зэв харагдчихсан. Тэгээд A$AP Rocky, Rihanna хоёрын хувьд гэх юм бол ингээд ярьслаа зогсож байхдаа after party-нд хоёр заахгүй аль after party руу явах вэ энэ төр гэл тэгжсэн. Сурвалжлагч нь асуужсэн. Тэгсэн чинь Rihanna болохоор we're going to Beyonce and Jay-Z's party. There's only one after party. Гэлтэй уурнал ингээл өөр after party-нууд байдаг шүү дээ. Зохион байгуулагддаг. Тэгээд яг Beyonce, Jay-Z хоёр бас ингээд яг гол after party зохион байгуулж байгаа юм байлаа гэсэн чинь угаасаа бит хоёр бол тэ өөр party руу явахгүй зөвхөн Beyonce, Jay-Z-гийнх руу явах нь угаасаа ойлгомжтой шүү дээ, тэ. Ер нь бол бараг л ганц л тэ after party байгаа штэ гэсэн ухааны юм ярьсан. Зүгээр айгүй ингээд Beyonce, Jay-Z хоёрыг л айгүй hype хийж байгаа байхгүй юу. Тэ манайха бил нөө та бид бүгдийн хүсэн хүлээж исэн зүйлийг ярих гэж байна. Над руу энэ тухай бас маш олон хүмүүс яриараа гэд явуулчихсан байсан. Met Gala болохоос өмнө тэр нь юу вэ гэдэг юм бол манайха анх удаага энэ удаагийн Met Gala дээр Blackpink-ийн дөрвөн гишүүд маань дөрвүүлээ урагдж ирсэн байгаа. Урд нь бол ийм зүйл болж байгаагүй шүү дээ. Өнгөрсөн жил бол Rose, Jennie, Lisa гурлаа хамтдаа ирсэн байгаа. Харин энэ удаад болохоор Jisoo маань Met Gala дебюгээ хийсэн анх удаага Met Gala дээр урагдаад ингээд ирж оролцсон байгаа. Тэгээд үнэхээр ингээд Blackpink-ийн дөрвөн гишүүн маань дөрвөлээ ингээд хамтдаа зогсож байгаа нь бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд Blink-чүүдийн хувьд бол үнэхээр ингээд том зүйл байсан. За хэдүүлээ эхлээд Lisa-гаас эхлээд ярилцъя. Энэ удаа бол Lisa-гийн 2 дахь Met Gala байгаа. Өнгөрсөн жил 2025 оных нь анхных нь Met Gala байсан. Өнгөрсөн жил болохоор Louis Vuitton-ыг төлөөлж ирсэн бол энэ удаад болохоор Robert One-ыг төлөөлж ирсэн юм байна лээ. За тэгээд энэ болохоор custom яг өөртөө зориулагдаж хийгдсэн Robert One-ы айгуу гоё даашинз
байсан. За тэгээд Lisa энэ удаагийн энэ жилийн Met Gala-гийн host committee бас орсон юм лээ. Бас ингэж тэгээд хамт зохион байгуулж байгаа нэг host хийж байгаа одоо гишүүнүүдийн нэг нь болсон юм лээ. Тэгэхээр бас Lisa-гийн хувьд айгүй том big deal гэсэн үг. За тэгээд Robert Wanta болохоор Lisa бараг 5 удаа өмнө ажиллаж исэн юм лээ. Хамтарч ингээ ажиллаад ингээ Robert Wanta хувцснуудыг өмсөжсэн. Гэхдээ анх удаага Robert Wanta уулзж байгаа гэсэн. За энэ dress бол үнэхээр гайхалтай байсан манайха. Миний хувьд бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд гадуур чсэндээ хүмүүс Lisa-г айгүй гоё яг сэдвтэйгээ зохицуулж хувцсан гэж ярьж байгаа. Тэгтээ яг нөгөө нэг одод чи ингээл өөртөө хотелуудыг ингээл хотелуудаас гараа явж байгаа нь ингээл харагддаг шүү дээ. Met Gala руу явж байгаа үеийнх нь. Тэгэл тэр үеийнх нь ингээ бичлэгүүд найлуулж тавигдчихдаг. Тэгсэн чинь хин Lisa өөрийнхөө хотелоос Mark хотелоос баха. Mark хотелоос гараа явж байгаа нь харагдсан чинь энэ бүрэн лүкээ харуулаагүй. Яг зүгээр юм цагаан даашинттай л ингээл гараад явсан байхгүй. Тэгсэн чинь хүмүүсийн бичиж байгаа нь болохоор тэр комментуудыг харсан чинь ёо Lisa арайчтэй дээ. Ерөөсө тиймээ дагаагүй байна. Амар boring харагдаж байна дээ. Зүгээр л нэг өөр улаан авсны яслаар очиж байгаа Golden Globes ч юм уу Oscar ч юм уу очиж байгаа юм шиг харагдаж байна. Энд чинь Met Gala штэ. Яагаад яагаагүй юм бэ те. Тиймээ дагаагүй юм байна. Тэргээл баахан хүмүүс тэгж негатив хандж байгаа нь харагдаж байсан. Гэхдээ тэгж гарч ирчгээд яг улаан авсны ясал дээр гарч ирэхээс өмнө машин дотор ван дотор ингээд лүкэ бүрдүүлээд яг тэр хувцсныхаа гол зүйлийг ингээ хийсэн байгаа байхгүй. Тэр нь бол угаасаа зөв болсон гэж бодож чинь. Яг Met Gala дээрээ бүрэн лүкэ ингээ reveal хийж харуулж байгаа байхгүй те. Энэ гол хувцлыг нь аюу гой ойлгож байгаа зүйл нь бол яалтчгүй тэр хуурамч гарууд байгаа юм. Манайхаа танаа харж байгаа бах те. Хоёр ийм одоо хуурамч гар байгаа байхгүй. Тэг ингээд гараад ирчихсэн нэг нь ингээд дэшегээ барьчихсан нэг нь ингэж мэгчихсэн те. Тэгээд тэр гарнууд нь болохоор нэгэн нүмергийг тийм sheer нэвтэрч харагддаг тийм sheer нүмергийг ингэж veil ийг барьж байгаа байхгүй Lisa-гийн дээрээс тэр гарнууд нь барьж байгаа юм. Тэгэхээр яг Lisa-ийн тэр veil-ийнхаа доор ингээд байж байгаа байхгүй те. Тэгээд тэр гарнууд нь бол үнэнхээр яг энэ look-ийг нь үнэнхээр яг гой ойлгож өгсөн байгаа. Тэгээд хамгийн гайхалтай зүйл ингээд гэх юм бол тэр хоёр хуурамч гар нэрчтэй те манайхаа яг Lisa-гийн өөрийнх нь гарных нь 3D scan гэсэн. Яг Lisa-гийн гарны хэлбэрээр ингэж 3D-гээр ингэж scan хийгдэж бүтээгдсэн гэсэн. Тэгээд энэ нь болохоор нөө нэг Таиландын тийм the dance position-уудыг харуулж байгаа гэсэн. Ингээд нэг хэлбэрт орсон байгаа шүү дээ. Нэг нь ингэж гисэн, нөгөөх нь одоо ингэж гисэн те. Тэр нь болохоор Таиландын үндснийх нь бүжгийнх нь хөдөлгөөнүүдийг ингэж харуулж байгаа гэсэн. Тэгээд угаасаа Lisa ч Таиландын болохоор те. Угаасаа ойлгомжтой. За тэгээд энэ look нь болохоор энэхүү дизайнер бол Robert Wani 2025 оны намрын Couture Collection-ыг одоо ингэж харуулсан юм байна л. Яг тэрхүү Couture Collection-д бас л яг нэг тийм хиймэл гар мараар ингэж arm motif энэ төр оруулжсэн тиймэрхүү дизайнуудыг зохион бүтээжсэн юм байна лээ. Тэрийгээ яг энэ удаад ингэж Lisa-д зориулж бас ингэж бүтээсэн юм байна лээ. За тэгээд энэ look-ыг бол хүмүүс бүр үнэхээр angelic гэж яриад байгаа байхгүй. Айгуу тийм сахиусан тэнгэр шиг харагдаж ингээд. Тэгээд энэ нь бол миний харж байгаагаар бол яг Lisa-гийн нэг сая энэ DJ Animaтай хамтраад Bad Angel гэдэг нэг дууга launch хийсэн шүү дээ. Дууга ингээд drop хийсэн байгаа. Тэгээ тэрхүү дууга бүр ингээд Coachella дээр хүртэл main stage дээр гараад perform хийсэн байгаа. Тэгээ тэр үед би танарт ингээд хүргэжсэн шүү дээ. Яг Lisa ингээд юу яаж авах үед нь perform хийж байхад нь артталт нь дэлгэцэн дээр тийм 3D тэ нэг тийм graphic Lisa-гийн нэг тийм angel шиг тэ сахиусан тэнгэр юм шиг ийм далавч малавчтай ийм graph ингээ явуулсан гэдэг тэ. Яг тэрийг ер нь бас санагдуулахаар. Тэгэхээр ер нь ингээ Lisa айгүй гоё theme дагсан байхгүй тэ. Өөрийнх нь амьдралд одоо career-д болж байгаа одоо зүйлүүдийг яг энэ жилийн Met Gala-гийн themeтэй бас ингэж хослуулж өгсөн байгаа юм. Тэгээ тэр нь бол аюу гоё байсан. Тийм байгаа зү ялцчгүй. Яг Bad Angel гэдэг тэрхүү зүйлээ яг энэ жилийн theme болох тэр нэг баримал, уран зураг энэ төр гэдэгтэй аюу гоё хослуулсан, аюу гоё сонголтыг хийсэн гэж бол миний хувьд бодож байгаа. Тэгээд үнэхээр гайхалтай харагдчихсан. Зөвхөн одоо энэ хувцлалтын кейс гадна тэр нүүр будалт үнэхээр гоё харагдчихсан одоо үс засалт нь вау тэ ингээд тэр үсээр нь ингээд ийм юм хийчихсэн. Тэгээ үсэн дээр нь ингээд ийм бас ийм metallic юм оруулаад өгчихсэн. Ер нь бол бүх зүйл нь бол вау chef's kiss харагдчихсан. За дараагийн ярих Blackpink-ийн маань member болохоор Rosé байна. За энэ болохоор Rosé-гийн 3 дахь Met Gala байгаа. 2021 онд Met Gala
дебюгээ хийжсэн. Тэг хамгийн анхны Met Gala-д оролцсон K-pop artist болж исэн байгаа тухайн үед 2021 онд. За энэ удаад Rosé Saint Laurent-ы dress-ыг өмссөн байгаа. Энэ дээр ч гэсэндээ ерөөсө шокроод ах зүйл байхгүй. Өнгөрсөн жил ч гэсэндээ Saint Laurent-ы gown-ыг одоо юг өмсөжсэн blazer им suit өмсөжсэн шүү дээ. Хослыг өмсөжсэн. За тэгээ энэ удаагийнх нь Saint Laurent-ы dress энэ хүү dress нь болохоор Anthony Vaccarello гэдэг энэ хүү дизайнераар зохион бүтээгдсэн юм байна лээ. Мөргүй тийм хар өнгийн даашинс байгаа. Тийм маш тийм дээшээгээ болсон high slitтэй нэг хөлн дээрээ бүр дээшээ ингэ болсон юм хуваагдсан байхгүй. Тэгэхээр ингээ гуйн хөлн айгүйх амар харагддаг гэдгсэн үг. За тэгээд энэ даашинзыг нь болохоор хамгийн одоо өвөрмөц болгож өгж байгаа зүйл нь бол яалтчгүй яг тэр statement brooch байгаа хгүй. Яг одоо энэ waist хавцаанд хийгдчихсэн байгаа айгүй том ийм шувууг харуулсан шувууны хэлбэртэй тийм одоо statement piece байгаа юм. За тэгээд тэр шувуу нь бол зүгээр ч нэг шувууг харуулаагүй юм байна лээ. Энэ нь болохоор the Sinufo Hornbill гэдэг одоо ийм одоо шувууг харуулсан юм байна лээ. Энэ нь болохоор бүр тийм дээр үеийн Sinufo гэдэг хүмүүсийн тийм бүтээсэн шувууны тийм sculpture баримл байдаг юм байна л да. Тэгэд тэр одоо символыг ингэж харуулсан юм байна лээ энэ хүү шувуугаараа. За тэгээд хиний Rosé-гийн зүүч гсэн байгаа өөрийнх нь Tiffany & Co-гийн тэрхүү diamond necklace байгаа хгүй. Хүзүүнийхэн зөвлөлтөн ч гэсэндээ та нар ингэ харах юм бол юуг харуулсан? Шувууг харуулсан. Ингээд далавчаад дэлгэчихсэн байгаа те тийм шувууны одоо далавчийг харуулсан байгаа. Тэгэхээр яг тийм шувууны л нэг тийм theme яваад байгаа хгүй те. За тэгээд тэрхүү нэг Sinufo Hornbill гэдэг энэ хүү шувуу нь болохоор угаасаа 1988 оны Yves Saint Laurent-ы ийм коллекцт яг гол theme нь болж орж исэн юм байна лээ. За тэгээд нүүр бодолд үснийхэн хувьд болохоор айгуу тийм энгийн simple байсан. Яг л нэг тийм урт тэгээд зүгээр задгаад тавьсан үсэн. За тэгээд юуных нь нүүр бодлогын хувьд ч гэсэндээ маш тийм minimal basic makeup-тай байсан. За тэгээд бас айгуу гоё ярагдчихсан. Гэхдээ хиний Rosé-гийн хувцлан дээр хүмүүс бас жоохон boring байсан гэж ярьж байгаа юм байна лээ. Одоо зүгээр л нэг хар плачин дээр аваад нэг шувуу тавьчихсан байна. Тэгээд нэг айгүй гой онцгой юм балага. Тэгээд ер нь их themтэйгээ зохицохгүй байна. Нэг тэгэж амар dress code-д бол дагаагүй байна гэсэн зүйлийг бол хүмүүс ярьж байгаа юм байна лээ. За дараагийн ярих гэж байгаа Blackpink-ийн member маань болохоор Jennie байна. За Jennie-гийн хувьд бол 4 дахь удаага Met Gala-д оролцож байгаа. Энэ удаад Chanel-ыг өмссөн байгаа. Дахиад тэ Jennie чинь дандаа Chanel ambassador хийдэг. Дандаа Chanel-ыг ер нь өмсдөг болохоор ерөөсөө бас шокроод ах зүйл байхгүй. Chanel-аар өргөцсөн. За тэгээд энэ нь болохоор тийм metallic column style-ний тийм плач байсан. Тэгээд тэр чихтэй айгу тийм гялтгансан sequin тийм ийм навчнууд ч юм уу тийм одоо материалаар ингэж хийгдсэн байгаа байхгүй. Тэгээд ер нь бүгдээрээ ингээ харах юм бол өөр өнгийн өөр shade-ний цэнхэр өнгөнүүдээр ингээ хийгдсэн гэж байгаа байхгүй. Өөр төрлийн цэнхэр өнгөнүүдийг ингэж оруулж өгсөн юм байна лээ. За тэгээд энэ даашинцыг зохион бүтээхэд нийтдээ 540 цаг зарцуулагдсан гэсэн. За тэгээд өвснийх нь заслалтын хувьд болохоор ингээд бан хийчихсэн байгаа хгүй. Яг slick бан бол бас биш те. Тийм бан хийчихсэн байсан. Тэгээд нүүр бодолтойгын хувьд болохоор хүмүүс айгүй онцгүй байна гэж ярьж байгаа. Тэгээд ер нь бол хүмүүсийн гадуур ярьж байгаа нь болохоор ингээд энэ хүү Blackpink-ийн membersуудаас хамгийн одоо юу хувцлан гэх юм уу? Хувцлал нь хамгийн муу байсан нь болохоор ингээд Jennie-гийнхыг байна гэж яриад байгаа юм. Дахиад хэлээ манайхан би тэгж яриагүй шүү. Гадар хүмүүс ярьж байгаа шүү. Окей. Тэгэхгүй бол тэ ингэж хэлэхгүй бол тэгээд нүүр бодолтойн ч гэсэндээ ингээ бүр хөмсгийн бас ингээ Kala-гийнх шиг ингээ бодчихсан, ингээ дай хийчихсэн. Тэгээд ер нь ингээ нүүр бодолт нь айгу тийм шууд pop хийгээд ах юм байхгүй. Айгу тийм зохиосон ер нь нэг тийм бие өвдчихсэн хүн шиг ингэж тийм нүүр бодолт хийчихсэн байна. Ер нь яагаад манай Jennie ингэж байгаа юм дэр гэж хүмүүс гадуур ингэж амар их дургуутсан бол харагдчихсан. За дараагийн маань гişүн болохоор Jisoo байна. Манайхаа Jisoo-гийн хувьд анх удаага ингээд Met Gala-гийнхаа дебют хийсэн байгаа. Met Gala-д анх удаага оролцож байгаа. Тэгээд хүмүүс бол энэ дээр бол амар баяртай байсан. Бүр ингээд Met Gala-г болохоос өмнө хүмүүс ингээд Blink-чуд бол амар баяр баясгалантай байсан. За
Jisoo-гийн хувьд Dior-ыг өмссөн байгаа. Дахиад л адилхан Jisoo ч дандаа Dior-тай хамтарч ажилладаг ambassador-ын ажилдаг болохоор угаасаа ойлгомжтой. За энэ dress нь болохоор тийм гоё ягаан өнгийн sequined dress байсан. Тэгээд зөвхөн ганц ягаан өнгийг оруулаагүй, ягаан, үзмээ ягаан, баг зэргийн хар өнг, цагаан өнгийг оруулсан. Тэгээд ер нь ингээд тэр чигт нь ингээд харах юм бол ер нь тийм цэцэгнээс inspiration авсан бол харагдчихсан. Айгүйх тийм цэцэгний ингээд зүйлүүдийг ингээд харуулсан байсан. Тэгээд мөргүү ийм dress байгаа. Тэгээ яг энэ бэлхүүсийн хэсгээр ингээд даашинз нэг тийм оруулага байхгүй юм давхарлцсан юм те оруулага. Тэр нь бол ингээд ер нь юг харуулж байгаа вэ гэхээр цэцгийг харуулж байгаа гэсэн цэцэг одоо ингээд bloom хийх гэж байгаа те тэрийг харуулж байгаа юм байна лээ. Тэгээ ер нь ингээд холоос харах юм бол ингээд ер нь хувцсны даашинзныхаа pattern өнгө нь уусгалт нь болохоор яг ингээд blossom хийж байгаа цэцэг дэлгэрч байгаа ингээд дэлбэлж байгаа цэцэгний одоо branch мөчр энтрүүдийг харуулж байгаа юм гэсэн. Тэгээ тэр одоо энэ даашинсынхаа өнгөнийх нь уусгал энэ төр нь болохоор ингээл те дэлгэрч байгаа цэцэг тэгэл доошоогоо ингээл явж байгаа тэр одоо цэцэгнүүдийн дэлбэнүүд нь тэг ингээд доошоогоо float хийж байгаа энэ төргийг одоо ингээд тийм illusion-ыг харуулж байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ даашинз нь аль бишээ өөрөө одоо art уран зураг болчихж байгаа байхгүй. Тийм болохоор хүмүүс бол энийг яалтчгүй яг theme-тэйгээ зохицсон байна, dress code дагсан айгүй гоё сонголтыг хийсэн байна гэж үзэж байгаа. Тэгээд үснийхэн цэлтийн хувьд ч гэсэндээ айгүй гойсон гэж одоо хараад байгаа. Түүнээс гадна үсэндээ байгаа hair piece нь ч гэсэндээ яг одоо яг тэрхүү цэцэгнийхаа theme-ийг дагаад явчихсан юм цэцэгний ийм hair piece-ийг зүүчихсэн байсан. За ер нь хамгийн ингээ хүмүүсийн гадуур харж байгаа rating-уудыг хараад хахад Blink-чуд ингээл өөрснөө ингээл rating хийгээд авахгүй тэрийг харж агаад хамгийн сайн хувцсныг нь болохоор нэгт Jisoo гэж ярьж байгаа, Lisa, за тэнгүүтээ Rose, Jennie гэж ярьж байгаа харагдсан гадуур. School ингээд Rose, Jennie хоёрын байрлалыг нь соличихсан те. Хамгийн муу нь одоо Rose байсан. Тэгээд Jennie, тэгээд Lisa, тэгээд хамгийн сайн хувцлан Jisoo гэж ярьж байгаа нэг иймэрхүү одоо rating-ууд бол гадуур ихэвчлэн харагдчихсэн шүү. Тэгээд энэ дөрөв маань манайхаа яг хэдийгээр ингээ хамтдаа ирээгүй өөр цагт ирээд ингээд туцтаа зураг авахсан ч гэсэндээ яг дээшээгээ шатны дээр гарчгаад энэ дөрөв маань нийлж агаад хамтдаа зураг авахсан юм байна лээ. Амар хөөрхөн. Тэгээд гадуур яг тийм AI зургууд яваад байсан л да. Яг энэ шатн дээр ингээд алхаж явах үедээ ингээ хамтдаа ирээд ингээ зураг авахсан юм шиг тэгээд ингээ Photoshop хийсэн тийм AI зураг явуулсан тэр чинь бол худлаа шүү. Гэхдээ яг шатны дээр гараад оччихсан ингээ хамтдаа авахсан нь бол яг жинхэнэ зураг нь яасан. Түүнээс гадна Met Gala дотор дотгошоогоо ороод бас ингээ хамтдаа авахсан 2 3 зургууд нь задарсан байгаа. Тэгээ хамтдаа ингээ байсан. Тэгээд ярьцлага өгж байгаа ч гэсэндээ энэ дөрүүлээл ингээл те юунуудаа бусад гişүүдийг хармаар байна. Бусад гişүүдтэйгээ ингээд уулзмаар байна гэж ярьж байгаа нь бол харагдчихсан. За дараагийн ярих гэж байгаа од маань болохоор Blake Lively байна. Уул нь бол Met Gala-гийн Queen гэж яригддаг байсан шүү дээ. Met Gala-гийн хамгийн жил болгоны хэрэгтэй хамгийн сайн хувцлан ирдэг. Дээлс хүмүүс баг ингээд Met Gala-гийн гол Blake Lively-г хүлээдэг тийм амар нэр хүндтэй байсан боловч яг тэр нэг Arians Udas гэдэг баахан драманаас нь болоод тэр нөө Justin Baldoni-тэй хийсэн хэл ам уруул энэдрэнээс нь болоод Blake Lively-гийн нэр хүнд нь сүүлийн 3 жил хэвээр навс унсан шүү дээ. Амар шалаар нэг юм болсон. За тэгээд 2022 оноос хойш бол Blake Lively ирээгүй шүү дээ. Юунд? Юулээ. Met Gala ирээгүй. За яг тэр нь энэ Justin Baldoni-тэй хийсэн хэл ам болохоос өмнө болохоор нэг жирэмсэн байсан учраас нэг ирээгүй. Тэгээд түүний дараагаар яг нэг хэл ам болсон болохоор ерөөсөө Met Gala дээр ирэхгүй байгаадсан. За энэ жил болохоор ингээд 2022 оноос хойш завсарлага авч байгаа 4 жилийн дараагаар ирсэн байгаа. Эрэхтэй ганцаараа ирсэн байгаа. Өөрөөх нь нөхрөө те Ryan Reynolds-гүйгээр ирсэн байгаа. За энэ удаа нь болохоор Blake Lively-гийн хувьд 11 дахь Met Gala байгаа. За энэ жил 2006 оны Versace-гийн the Archive gown-ыг өмссөн байгаа. Тэгээд хэдийгээр манайхаа одоо Blake Lively-гийн нэр хүнд амар унчихсан байгаа шүү дээ. Тэгэл айгүй хүмүүсээр үзэн ядуулдаг болчихсон. Гэхдээ л хүмүүс thank God те ашгүй ингэж Met Gala-аар хурж ирж ингээ Met Gala-г аварлаа. Үнэхээр л Met Gala-гийн Queen юм а гэж ярьж байгаа. Ягаад гэхээр үнэхээр хувцалтыг нь гайхалтай байсан гэж яриад байгаа. Энэ хүмүүс Versace-гийн dress нь болохоор ийм өөр өнгийг ингэж агуулсан те. Тийм pastel watercolor өнгөнүүдтэй ийм даашин заа байхгүй. Ингээд уус өнгөнүүд ингээ гой уусч өгсөн айгүй гой харагдчихсан. Тэгэд ингээд айгүй урт заяа 20
гэх юм уу те ингээд цаашаага ингээд Dashins-ийн train нь бол бүр айгүй урт бүр ингээд шалаар нэг юм те амар гоё харагдчихсан. За тэгээд бас энэ look-ыг нь аюу гойлгож байгаа аюу онцлог болгож байгаа зүйл нь юу гэдэг юм бол Judith Lieber the designer handbag байгаа хгүй цүнхийг барьчихсан байгаа. Тэр нь болохоор ингээ bedazzled буюу аюу шигтэй мэгтэй те. Гэхдээ тэр нь өштэй манайхаа зүгээр ч нэг цүнх биш. Энэ цүнхэн дээр нь байгаа нэг зураг байгаа хгүй уран зураг. Тэр нь болохоор хүүхдүүдийнх нь зурсан зураг ингэнэ. Яа. Тэгээд энэ дизайнертайгаа ярьжсэн юм байна л да. Ингээл хоорондоо яриад ямар шуган төрлийн уран зургийг ингээд хийх вэ? Тэ ингээд энэ цүнхэн дээр оруулах вэ энэ гэж ярьж агаад би нэр хүүхдүүдийнхаа зургийг ингээд оруулах юм байл илүү гоё ингээд те. Нанди юм байна гэд тэгээд ингээд хүүхдүүдийнхаа зурсан зургуудыг оруулаад ийм цүнх хийсэн юм байна лээ. Үнэхээр гайхалтай. За тэгээ юу гэж манайхаа Blake Lively яг энэ өдөр Met Gala болсон өдөр Blake Lively, Justin Baldwin хоёрын хийж байгаа бибинийхээ эсрэг хийсэн тэрхүү нь лоссууд штэ тэ шүүхийн хэрэг нь settlement хийгдсэн гэсэн тохиролцоонд хүрсэн. Хэрвээ энэ хоёр яг энэ өдөр тогтолцоонд хүрээгүй байсан бол 2-7 хоногийн дараа яг шүүх хурал нь аль биесээр эхлэх гэжсэн яг нэг бараг л Amber Heard, Johnny Depp шиг юм болох гэжсэн байхгүй юу? Тэгсэн чинь ашгүй ингээд тогтолцоонд хүрсэн юм байлээ. Тэ хамгийн инээдтэй юм бол яг Met Gala болох өдөр тогтолцоонд хүрээд тэгээд тогтолцсныхоо дараагаар Met Gala дээр оролцсон байгаа байхгүй юу? Тэр тухай бас ингээд хүмүүс айгүйх ярьж байгаа харагцсан. За тэгээд ёстой ашгүй дээ Met Gala хин тэ Blake Lively ирж ингээд Met Gala-г авралаа. Аргагүй Met Gala-гийн Queen маа гэж хэлж байгаа хүмүүс байна. Түүний хажуугаар яаж ичгүй хурж ирж чаддаг байна тий ингээ Met Gala-д юу ч болоогүй юм шиг хурж ирж чаддаг байна. Айл үшнээ нэр хүнд чинь байхгүй болцсон штэ. Зүгээр тэр чигтээ баг зайлаа гэж байгаа хүмүүс байсан. Зарим хүмүүс нь болохоор тий хэдийгээр би ингээд тий Blake Lively дургу болсон ч гэсэндээ тэр Justin Baldwin-ийн хэрэгээс болоод дургу болсон ч гэсэндээ яалтчгүй л Met Gala дээр хамгийн гоё хувцалтай хүн яалтчгүй Blake Lively юм аа. Тэрэн дээр бол маргашгүй юм аа гэж ярьж байгаа бас хэсэг хүмүүс байна лээ. За дараагийн ярих celebrity болохоор SZA байна манайхаа. SZA ч гэсэндээ Blake Lively-тай адилхан 2022 оноос хойш ирээгүй. За тэгээ 4 жилийн завсарлага авч агаад энэ удаад ирсэн байгаа. За SZA-гийн хувцалтыг болохоор хүмүүс бол үнэхээр гоё байна гэж ярьсан. Бас л хамгийн сайн хувцалсан хүмүүсийн нэг байна гэж дүгнээд байгаа. Emily Adams Bode Aujla гэдэг ийм дизайнерын хийсэн дизайныг нь өмссөн юм байна. Ийм corset dress байгаа хгүй. Ингээ би ерөөсөө corset-ны тийм оруулахтай Dashins тэгээд вау харагдчихсан. Тэр чигтээ бол үнэхээр вау харагдчихсан. Тэгээд ингээ нөмрөхтэй байгаа хгүй. Нөмрөг нь болохоор ингээ butterfly эрвэхийг ингэж тэ эрвэхний даалгавчийг харуулсан. За тэгээд тэр плачн дээр нь орсон баахан шигтгэ мэгтгэ bedazzled юмнууд нь түүнээс гадна тэр head piece нүүрэн дээр нь орж байгаа тэр оруулга нь унжсан тэ гинж минж тэр баахан шигтгэ мэгтгэ бөгөж jewelry юу вэ? Тэр нь бол бүгдээрээ зүгээр work of art. Тэ бүх зүйл нь бол үнэхээр гайхалтай харагдчихсан. Би бол хүмүүстэй бол санал нийлнэ. Үнэхээр сайн хувцалсан гэж бодож байгаа. Тэгээд хамгийн гайхалтай зүйл нь гэх юм бол энэ бүх look нь заяа энэ хувцалтанд нь орсон бүх материалууд нь eBay-с авсан. Одоо тийм материалууд гэсэн. eBay гэж зүгээр нэг вебсайт гэдэг чинь хүмүүс хүссэн юм зарж болдог. Тэгээд тэр eBay-с авсан материалуудаар хийгдсэн юм хувцас гэсэн. За дараагийн ярих гэж байгаа болохоор Sarah Paulson байна. За Sarah Paulson-ы хувьд бол үнэхээр сонирхолтой хувцалтыг өмссөн байгаа. Тэгээд энэ хувцалт нь бүр цаанаа тийм hidden messageтэй заяа бүр ингээд нэг тийм зорилготой нэгэн тийм нийгмийн мессежийг хүргэж байгаа юм. Окей. Ямар одоо дизайнерыг өмссөн бэ гэхээр би одоо хэлэх гэж хичээе. За би сайн мэдэхгүй энэ дизайнерыг хэрхэн дуудах. Matière fécale. I don't know. Sounds French to me. Франц дизайнер юм шиг байна те. Энэхүү дизайнерын 2026 оны намрын одоо коллекцэнд нь орсон энэхүү Dashins-ыг өмссөн байгаа. Бүр маш том одоо ball gown гэж ярьдаг шүү дээ. Бүр ингээд яг нэг дээр үеийн одоо орд хашны үдшилтэй бүжгийн нэг тийм том puff хийсэн dress байгаа. За тэгээд тийм opera gloves гэж ярьдаг. Дөрийн хүмүүс ингээд дөрөд очих гэж өмсдөг юм юу гэдэг штэ. Тийм урт цагаан өнгийн бэлэг тийм бэлэг өмссөн байсан. За тэгээд энэ одоо look-ийн хамгийн гол зүйл нь болохоор тэр нүрэн дээр зүүчихсэн байгаа юм. Юу гэхээр яг нүдэн дээрээ яг нүдний бараг юм маск болгоцсон юм шиг, eye mask болгоцсон юм шиг доллар байгаа юм. Доллараар ингээд нүдээ хаачсан гэсэн үг.
За тэгээ энэ нь болохоор шүү дээ түрүүний хэлсэндээ 2026 оны намрын коллекц гэдсэн шүү дээ. Тэр коллекцийн нэр нь шүү дээ манайхаа The 1% гэдэг нэртэй. 1%. Тэр нь болохоор нийгмийн 1% яриад байгаа байхгүй юу? Нийгмийн яг 1% чинь юу шүү дээ нөгөө нэг хамгийн баян хүмүүс тэр бомтнууд яриад байгаа байхгүй юу? Тэднэрийг чинь 1% хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэгээ энэ коллекц нь угаасаа л яг тэр 1%-ийнхаа тэр бомтнуудын харуулсан юм байна лээ. Ultra wealthy боёо хамгийн баян хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүс бол энэ хүмүүсийн хувьд бол юу хамгийн чухал гэдэг вэ гэхээр performance боёо гоё харагдах нь, сайхан харагдах нь, хүмүүсийн нүдэн дээр баян харагдах нь хамгийн чухал. Тийм учраас тэгээд нөгөө нэг өөрсдийнх нь эрх мэдлээрээ дамжуулаад ингээд мөнгө нь бүр ингээд нүдийг ингээд халахалчихсан байдаг. Тэгэхээр бүх боддог зөвхөн юм мөнгө бусад зүйл бол өөрсдийнх нь хувьд бол юуч биш. Тийм учраас энэ коллекцных нь одоо загвар runway дээр гэсэндээ те бүх загвар өмсгч нар ингээд юугаа нүдээ ингээд доллараар хаачсан тийм одоо runway look-нууд байсан юм байна лээ. За тэгээд яг тэрхүү коллекцд орсон энэ хүү даашин зэг Sarah Paulson өмсөн ба. За тэгээд энэ дээр хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр албаар ингэсэн байхаа. Яагаад вэ гэхээр Jeff Bezos энэ 1%-тэй энэ хүү яг 1% нь багтдаг энэ тэр бомтон хамгийн дэлхийн баян хүн болох Jeff Bezos энэ хүү Met Gala юу яаж байгаа болохоор тэ зохион байгуулж байгаа спонсорлж байгаа болохоор баг хиний Jeff Bezos-ийн эсрэг. Тэгээ Jeff Bezos баг зориулж байгаа юм шиг ингээд тэ чи бол ингээд нүдээр мөнгөөр нүдээ ингээд халахалчихсан хүн гэж харуулж байгаа юм шиг ингээд тийм мессеж хүргэж ингэж бодоод байгаа. За дараагийн ярих гэж байгаа celebrity болохоор Gigi Hadid байна манайхаа. За Gigi Hadid болохоор custom Miu-гийн dress-ыг өмссөн байгаа. Тэр чигтээ sheer буюу ингээ биеийг нэвт харуулсан ийм dress байсан. Тэгээ зөвхөн ингээд хөхийг ингээд халахсан нэг тийм embroidery орж ирсэн байхгүй, нэг тийм ойдол орж ирсэн байгаа юм. Нэг юу цэцэг мэцэгний юм шиг тийм орж ирсэн. Тийм болохоор яг хөхнийхэн товчийг ингээд халахалж чадсан. Тэр чигтээ тэрнээс бол тэр чигтээ ингээд яг биеийн шалдан биеийг нь харуулсан. Тэгээд жоохон ийм урттай трендтэй ийм dress байсан. За тэгээд энэ дээр болохоор манайхан хүмүүс oh my god so boring. Тэгээд ямар амар утгартай юм бэ гэж ярьж байгаа хүмүүс бол ингээд Gigi Hadid-ийг бол үнэхээр өөрийнхөө fashion touch-ыг алдсан байна. Ер нь сүүлийн Met Gala-гийн look-нууд айгүй утгартай болоод байгаа. Өнгөрсөн жилийнхаа гэсэндээ хүмүүс айгүй утгартай гэж ярьжсэн. Тэгээд ер нь бол үнэхээр биштжээ Gigi Hadid минь гэл яриад байгаа харагдсан. Тэгээд үснийхаа заслалтын хувьд гэсэндээ өөрөө болохоор ингээд одоо үснийхаа заслалтыг сонгосон гинэ тийм romantic төрлийн wave тийм том юм долгионтой юм гоё romantic төрлийг харуулсан тийм үсэн заслалтыг хийх хүссэн юм байлаа. Тэр мэрэгэн гэсэндээ хүмүүс айгүй утгартай байна өстой тий. Энийг одоо Met Gala гэхгүй зүгээр өөр газрын ятгаа өмсөх байсан. Бараг одоо prom тий одоо 10 жилийн төгсөлтөн дээр өмсөх гэж байгаа хувцс юм биш үү энэ гэсэн нэг тиймэрхүү хошоошо юм ярьсан хүмүүс харагдчихсан. За хиний хувьд гэдэг юм бол Gigi Hadid-ийн хувьд гэдэг юм бол яаж ахта хотелоосоо гараад машиндаа суух гад Met Gala руу явах гэж байхдаа гадар угаасаа хэвлэл мэдээллийн папараззийнхан тэгэл бас өөр хүмүүс ингээл фэнүүд ингээл зогсож идэг шүү дээ ингээл хүлээгээд тэгээд гарч ирэнгүүтээ хотелоосоо гарч ирэнгүүтээ машин руугаа орохоосоо өмнө айгүй олон хүмүүст им сарнаануудыг цэцэгнүүдийг бэлгэлж ийсэн айгүй хөөрхөн тэгээд тэр нь бас ингээд бахан файл болоод гадар явсан байгаа. За манайхаа дараагийн ярих гэж байгаа celebrity болохоор модель Anok Yai байна. Anok Yai-ийн хувцалтыг хүмүүс бүр маш гоё байна. Сэдвтэйгээ үнэнхээр гоё зогсон байна гэж үзэж байгаа. Ягаад вэ гэх юм бол Anok Yai-ийн хувьд Balenciaga branding designer болох Pier Paolo Piccioli гэдэг энэ хүм Piccioli юм болоо Piccioli юм болоо. Окей. Ямар ч энэ дизайнер ингэж зохион бүтээсэн юм байна лээ. Энэхүү look nude харуулж байгаа вэ гэхээр манайхан Black Madonna. Madonna гэдэг чинь болохоор нөгөө Virgin Mary хэлээд байгаа шүү дээ. Есүсийн ээж одоо монголоор онгон Мэри гэх үү? Гигэ Мария гэдэг чинь манайхаар те монголоор Гигэ Мария Есүсийн ээжийг Virgin Mary Madonnаг дүрсэлж харуулж байгаа юм. Гэхдээ угаасаа тийм баримлууд гэдэг чинь Virgin Mary ч юм бол өстой бүр баримлын уран зураг болон уран баримлын хувьд бол хамгийн их одоо бүтээгдсэн ийм character байдаг те. Virgin Mary-г дүрсэлсэн маш олон уран зураг гахалтай уран зургууд байдаг, уран баримлууд ч байдаг те. Тэгээд тиймэрхүү баримлууд одоо уран зургууд байдаг. Ингээд яг Virgin Mary уйлчихсан те. Ингээд нүлмс нь ингээд усчихсан тиймэрхүү
одоо баримтлууд байдаг шүү дээ. Яг тэрийг харуулсан байгаа байхгүй. Тэгээ ягаад Black Madonna гэж байгаа вэ гэхээр Anoki Ai чинь өөрөө хар арьстай эмэгтэй болохоор хар арьстай Madonna-г харуулж байгаа юм гинэ. Хар арьстай Virgin Mary-г харуулж байгаа гэдгсэн. За тэгээд ягаад ийм сонголтыг хийсэн бэ гэхээр энүүгээрээ бас ингэж нийгмийн мессежийг хүргэх гэж байгаа гэсэн. Ягаад вэ гэхээр одоо нийгэм бол тэ дэлхийд даяараа айгу нийгэм хэцүү байгаа. Ялангуяа Америкт одоо нийгэм хэцүү байна те. Trump одоо ингээл одоо бараг л хүмүүсийг дээрлэх чинь дарангуулж ингэж үзэж байгаа болохоор Anoki Ai тэрүүгээр одоо Trump-ийн эсрэгч юм уу те одоо хар арьстай Madonna ч гэсэндээ байж болдго юм шүү гэсэн утгаар ингэж үзүүлж байгаа юм гэсэн. Тэгэж өөрөө тайлбарлаж ийн лээ. Тэгэд яг тэр чигтээ ингээд өөрийнхөө биеийг нэг тийм metallic шаргал bronze өнгөөр ингээд ботчихсан байгаа хгүй. Тэгээ үснийх нь хувьд ч гэсэндээ тийм prosthetic hair зүүчихсэн байсан. Ингээ өөрийнх нь үс биштэй ингээ хурамч ингээд хатуу болгочихсан шиг тийм одоо үс зүүчихсэн байсан. За тэгээд яг нүрнийх нь бодолтойн хувьд яг нулимсуудыг нь те яг нөгөө Virgin Mary-гийн нулимсуудыг нь харуулсан тийм одоо makeup-ыг хийж өгсөн байна лээ. За тэгээд энийг бол хүмүүс бол үнэхээр гайхалтай харагдчих ингэж бодсон. Тэгээд өөрөө ч гэсэн хэлж байгаа байхгүй миний хүсэжсэн зүйл бол би бол яг л баримл шиг, statue шиг харагдах хэрэгтэй гэж бодсон гинэ. Тийм учраас бүр яг ингэ баримл болсон гэсэн. За дараагийн од маань Sabrina Carpenter байгаа. Sabrina-гийн хувьд энэ нь бол 4 дахь удаагийнх нь Met Gala байгаа. За Sabrina-гийн хувьд ч гэсэндээ энэ жил host comedy-гээр ажиллаж байгаа. Яг Lisa-тай адилхан одоо зохион байгуулагчдын comedy гишүүнийх нэг болсон юм байна лээ. За энэ Sabrina-гийн хувьд бол яг өөрийнхөө барьж явж байгаа тэр нэг өөрийнхөө хувь хүнийхээ artist-ийнхаа тэрхүү vibe-ийг, style-ийг ингэж гаргаж өгч чадсан байгаа. Ягаад гэвэл сүүлийн хэдэн сар ч юм уу тийм сүүлийнхээ альбомнаас хойш бол айгүй тийм old Hollywood style-ыг харуулдаг байгаа шүү. Нэг Hollywood style-ыг харуулдаг байгаа. Түрүүнийхээ би Coachella гэмчлэгийг та нар үзсэн бол мэдж байгаа тийм нэг саяхан орсон Coachella гэмчлэгэн дээр хэлжсэн. Coachella-гийнхаа set нь тэр чигтээ Hollywood vibe. Тэг ялангуяа дээр үеийн Hollywood-ийн тийм стайлуудыг харуулж исэн. Яг тэр vibe-ад барьсан байгаа байхгүй юу? Энэ удаагийнхан dress нь яг л тийм стайлтай байсан. За энэ удаад болохоор Dior-ыг төлөөлж очсон байгаа. Тийм болохоор яг өөртөө зориулагдаж хийгдсэн custom Dior-ийн dress-ыг өмссөн байгаа. За энэ dress нь болохоор Dior-ийн загвар зохион бүтээгч Jonathan Anderson-ы зохион бүтээсэн dress байна. За энэ dress нь бас цаана утга учиртай манайхаа. 1954 онд хийгдчихсэн Audrey Hepburn-ы гол дүртэнд тоглосон Sabrina гэдэг нэртэй нийгмийн киноны одоо кинонд хүндэтгэл үзүүлж тэр киног ингэж харуулж байгаа гэсэн энэ хүү дрессерээ. Тэгээд аюул сонирхолтой юм. Та нар ингээд зүгээр ингээд плажиг нь сайн хардаа. Плажийн хийсэн материал нь юу вэ? Film одоо юу байгаа гэдэг тийм дүрснүүд. Нөө film strips гэж ярьдаг шүү дээ. Одоо зурагны камерны одоо нэг гарч ирдэг хальснууд, хальс гэдэг шүү дээ монголоор хальснууд байгаа байхгүй юу? Камерны хальснууд. Тэгээд тэрийг ингээ бүр сайн ойртуулад харна штэ манайхаа. Тэнгүүд тэр хальснууд дээр нь яг энэ Sabrina гэдэг киноны дүрснүүд байгаа юм гэсэн. Яг тэр киноны хальснууд гэсэн. Гахалтай байгаа зү. Тэгээ яг тийм одоо яг тэр киногоо харуулаад тэр киноных нь хальсаар хийсэн ийм dressing ингэж өмссөн юм байна лээ. Тэгээд угаасаа ойлгомжтой байгаа зү. Тэр киноных нь нэр нь Sabrina. Тэгээ өөрийнх нь нэр нь Sabrina. Тэгээд яг өөрийнх нь яг сүүлийн хэдэн сард үзүүлэх гээд байгаа artist-ийн хувьд үзүүлэх гээд байгаа тэр vibe нь болохоор old Hollywood. Тэгээд дээр үеийн Hollywood. Бүх юм айгуу гой зөгцөж өгж байгаа байхгүй юу. За дараагаар нь хэдүүлээ Anne Hathaway гэрээ. Anne Hathaway-ийн хувьд бол энэ 7 хоногт бол айгуу eventful. Тэгээ тийм одоо 7 хоног болж өнгөрсөн байгаа айгуу завгүй байсан. Ягаад вэ гэхээр Devil Wears Prada 2-ын одоо премьер нь хийгдсэн маа штэ тий. Ингээд нээлттэй хийсэн байгаа. 5 сарын 1-нд нээлттэй хийгээд 5 сарын 1-ээс эхлүүлээд бүх кино театруудаар гараад эхэлсэн байгаа. За тэгээд яг 5 сарын 4-нд 3 хоногийн дараагаар ингээд Met Gala оролцжээ. За Anne Hathaway-ийн хувьд 9 дахь Met Gala байгаа. За энэ жил болохоор Michael Kors брендийг төлөөлж очсон байгаа. Michael Kors-ийн айгуу гоё даашин зэг өмссөн байгаа. За тэгээд энэ даашин зэгийн хувьд гэх юм бол манайхаа энэ даашин зэр нь байгаа айгуу тийм том зураг байгаа байхгүй юу. Тэр нь болохоор hand painted гэсэн. Бүр яг үнэхээр гараар зурсан ийм дүрслэлтэй заяа. Тэр гараар нь зурсан artist нь хэн байсан бэ гэхээр Peter McGough гэдэг одоо энэ хүү artist юм байна. За тэгээд энэ даашинзэн дээр нь байгаа тэр нэг тагтааны зураг за тэр нэг юм гарны ингэж зураг мураг байгаа байхгүй юу. Тэр нь болохоор дээр үеийн одоо бүр эртний грекийн одоо дүрслэг харуулж байгаа гэсэн. Эртний грекийн goddess of peace гэнэ. Ингээд их 50 амар амгалан байдлын
одоо goddess те бурхан нэг харуулж байгаа юм гэсэн. За Anne Hathaway-ийн хувцалтыг гэсэндээ хүмүүс бол яг сэдвтэйгээ таарсан байна. Яг гоё, үнэхээр гоё уран зураг, уран баримталтай тэрийг бол ингээд art тэр урлагийг бол ингээд фэшнтайгаа хослуулж гаргаж чадсан байна гэж үзэж байгаа. Тийм учраас ер нь ихэнх oh my god. Айгүйх ярьсаар байгаа те баг ингээд те ам зурж ш. Ихэнх хүмүүс бол хин Anne Hathaway-ыг хамгийн шилдэг хувцалсан хүмүүсийн нэгт оруулж байгаа юм байна лээ. За дараагаар нь Doja Cat байна. Манайхаа Doja Cat ч гэсэндээ энэ жилийн host committee-гээр нь ажиллаж байгаа. За Doja Cat болохоор энэ жил Saint Laurent-ыг төлөөлж утсан байгаа. Тэгээд I don't know. Миний хувьд Doja Cat-аас илүү их зүйлийг хүсэн хүлээж байсан. Тэгээд тэрэнд маань бол хүрч чадаагүй гэж аюу гой харагдчихсан, үзэсгэлэнтэй харагдчихсан. Тэгээд ялангуяа нэг Doja Cat-ыг ерөөсөө шаргал өнгийн блонд үстэй хараагүй байжгаад харсан ч үнэхээр гоё сонирхолтой гоё хөөрхөн харагдчихсан. Гэхдээ энэ хувцалт нь болохоор яг тийм theme-тэйгээ зогцоогүй нэг тийм гоё хувцалтайсан гэж миний хувьд бол бодохгүй байна. Тэгээд ер нь ч гэсэндээ хүмүүсийн гадуур ярьж байгаа яриа бол надтай ер нь санал нийлж байгаа юм байна лээ. Ихэнх хүмүүс бол айгүй тийм disappointed нэ, сэтгэл гутарч जैन те, сэтгэл гонсойлоо ийм лүг үзүүлээд байхтай яах вэ гэж хүмүүс ингээд яриад байгаа юм байна лээ. Тэгэд үзэлтэндээ харагдчихсан нэг тийм latex юм шиг dress авахгүй, silicone dress гэсэн нэг тийм материалаар хийгдчихсэн. Тэгээ надад бол юу санагдулсан бэ гэхээр манайхаа Kim Kardashian-ыг Kim чин нэг хэсэг амар хэмэрхүү latex dress-д өмсөө явдаг гэсэн шүү дээ. Ийм нэг тийм сонин гялгаар ийм сонин материал өмс. Тэ платинад өмсөө явдаг гэсэн шүү дээ. Эсвэл нэг тийм latex-ээр хийсэн нэг тийм body suit энэ төр өмсөөл явдаг гэсэн тэ. Яг тийм хиний Kim-ийг бол надад айгүй жоохон санагдулсан байгаа. За дараагаар нь айгүйх яриа болсон хүнийг ярих гэж байна. Тэр нь болохоор Katy Perry байна манайхаа. Katy Perry 2022 онд хамгийн сүүлд Met Gala-д оролцсон байгаа. Тэгээ тэрнээс хойш оролцохгүй байгаад байсан бүхэлдэн 4 жилийн хугацаанд гэхдээ та нар хэрэг санаж байгаа сүүлийн 4 жил хэдийгээр Katy Perry оролцоогүй ч гэлээ дандаа хүмүүс худлаа нэг AI-аар зургнууд хийгээд те. Katy Perry хүрээд ирлээ Met Gala-д ийм гоё хувцас өмсчих гээл ингээл тэрэнд нь хүмүүс амар итгэж мэтгээд л те амар үнэмшилтэй юунууд хийдэг AI-нуудыг ингээ хүмүүс хийжсэн. За тэгээд ингээд баахан ингэж AI-аар ингэж хурамж зурагнууд хийлэгдэж байгаад ингээ 4 жилийн дараагаар үнэнгээсээ Met Gala дээр иржээ. За тэгээ эрэхтэй бүр айгүй тийм сонирхолтой байдлаар ирсэн маа. За анх ингээл Met Gala дээр улаан авснаар гараад ирэхэд бол хүмүүс таниагүй хэн бэ гэдгийг мдээгүй. Яагаад вэ гэвэл та нар зургийг харж байгаа байх ийм маск өмссөн байгаа байхгүй юу? Окей. Тэгээ энийг болохоор хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр fencing mask юм уу хайшин юм бэ гэж яриад байгаа байхгүй юу? Нөгөө fencing гэдэг нэг уян туйлзурт сэлэм гэдэг үл монголоор яг орчуулгын би санахгүй нэг тийм спорт гэдэг шүү дээ, тэ. Тэр fencing одоо заавал нэг маск өмсөж ингэж яадаг шүү дээ, тэ. Тулалцдаг. Яг тийм fencing-ийн маск юм шиг харагдаад байгаа яг үнэнгээсээ. Гэтэ яг юу нь болохоор ингээд нэг тийм metallic төмрөөр ингээд шийгдчихсэн тийм материалтай маск байсан. За энэ нь болохоор юу ингэ нэмнэха Stella McCartney-гийн дизайнерын плачинг гэсэн. За тэгээд энэ юу нь болохоор маск нь болохоор Miodrag Gubernic гэдэг одоо энэхүү дизайнерыг хийсэн ийм маск юм байна лээ. За тэгээ аюу сонирхолтой зүйл ингээд гэх юм бол ингээл тэ юун дээр хурж ирэнгүүтээ яг улаас нэр гарч ирэл хүмүүс мэдхгүй хин гэдэг мэдхгүй тэгж байгаа л ингээл тэ. Яг тэрийг онгойлгож байгаа хгүй маск нь ингээ онгоод юм зин цонх шиг онгоодог. Ингээл онгойлгоол заяа. Тэгэл царайгаа харуулж байгаа reveal хийлгээл тэгж тэгжсэн аа. Пон ингээл хаачж байгаа хгүй. Тэр үл амар инстэйс манайхан би юу ажилласаа яг дөнгөж гараад лифтэнд суугаад явж байхгүй. Тэгээ тэр үедээ ингээл би ингээл TikTok ороод хүмүүсийн хин одоо Met Gala дээр аль үжин хөрөдөрцөн мэн ингээл лүкнүүдийг хараад явж байгаа. Тэгсэн чи яг Katy Perry-гийн энэ хэсэг гарч ирж байгаа байхгүй. Тэг би лифтэнд суугаад явжсан. Хажууд 2 3 хүмүүс байжсэн. Тэгсэн чи яг тэр нөгөө нэг ингэж онгойлгонгуудаа пас хийгээл хааж байгааг хараад айгүй инээдтэй харагдаад надад цонх нээснээ ингээ хааж байгаа юм хайшаа дээ. Инээдтэй харагдаад л бүр ингээ ганцаараа гэд ингээ шууд инээсэн. Тэр хүмүүсийн хажууд би бүр ингээ санаа зовоод зэ бүр амар инээдтэй харагдчихсан. Тэгээ энийг хүмүүс надтай адилхан айгүй хошин хүлээж авсан хүмүүс зөндөө байгаа юм лээ. Гадуур бол энэ тухай амар ярьж байгаа. Юу вэ нэг цонхоор ингээ хараад байгаа юм яагаад байгаа ингээ юм хамаа ингээ оголгосноо буцаж хааж магаад комеди юм хайшаа хошин шог юм хайшаа энэ дэр гэж дээ.
айгүйх ярьж байгаа харагдчихсан. За тэгээд та нар ингээ харах юм бол яг нэг гарынх нь бэлэн өмсөн байгаа байхгүй тий. Хоёр гартаа хойлонд нь ийм урт цагаан өнгийн бэлэн өмсчихсэн байсан. Нэг бэлэн 6 хуруутай байгаа юм. Яагаад гэж манайхаа яагаад тэгэхээр дандаа нөгөө нэг Katy Perry чинь өнгөрсөн жилүүдэд Met дээр очоогүй мөртлөө Katy Perry явж ингээд AI-аар хийсэн худлаа зургууд гараад идэг шүү дээ тий. Тэгээ AI-аар хийгдсэн зургууд чинь заримдаа ингээд алдаатай байх тохиолдол айгүйх байдаг шүү дээ. Сайн харах юм бол тэнгүүд ингээд 6 хуруутай гаргацсан ч гэдэг юм уу тий. Тэнгүүд тэрийг харуулах гад AI гэж баг худлагаасаа хүмүүст итгүүлмээр байгаа юм шиг тэгэж AI-аар хийсэн зураг болгох гэж харагдуулах гад ингэж 6 хуруутай хийсэн юм байл айгүй инээстэй байгаа зү. Тэгээд хүмүүс энийг хараад яг тэр нөө маскыг нь харчаад ёо за ойлголоо Katy Perry we know that you went to space бид нар одоо чамайг сансрын нисгэгч болоод тэ ингээд сансар руу ниснийг чи мэдэж гинэ тэрийгэ битгий дандаа харуулах гадэ юм болгон дээр гэд тэ тэгээд тэр сансарт ниссэнтэй нэг холбоод байгаа юм байна лээ тэр одоо маскыг нь тэгээд тэр даашинсныхаа хувьд гэх юм бол яг тэр даашинсныхаа артлагад хормоо байгаа хгүй train нь харангууд ингээд нэг тийм burnt харагдаж байгаа ингэ шатчихсан цаас шиг харагдажсэн. Надад бол тэр нь бол аюу гоё оруулга юм шиг харагдажсэн. Энэ бол үнэхээр сонирхолтой look байсан. Гэхдээ themeтэйгээ сэдвтэйгээ dress code-тэйг хосолсон уу гэхээр I don't think so. What do you guys think? За манайхан дараагийн ярих гэж байгаа artist болохоор celebrity болохоор Cardi B байна. Oh my god. Та нар Cardi B-ийн look-ийг харсан уу? Миний хувьд бол хамгийн муухталсан гэж бодож байгаа. Заяа. Okay. Just wait. За яг Cardi B-ийн хувьд болохоор энэ удаагийнх нь 7 дахь Met Gala байгаа. Marc Jacobs брендийг төлөөлж ирсэн байгаа. Marc Jacobs-ийн плачиг өмсөж ирсэн. Би энийг анх шууд ингэж харангуйтаа юу гэж бодсон гэж би бүр ингэж үнэхээр goosebumps sound гэж бодож бүр би харцгийг явцсан. Яагаад вэ гэхээр плач нь яг үнэнгээс нэг тийм гидс дотор шиг харагдажсэн intestines яг нэг хүний гидс дотор ч юм уу те одоо юу одоо малын гидс дотор ч юм уу те үнэнгээсээ ингээ хүний гүзээ мүзээ шиг харагдаж байгаа байхгүй юу like for real what the fuck амар муухай харагдажсэн би бүр ингээ шууд үдэж жагаад гэж бүр ингээд нөхөртөөгөө үдэж жагаад би над баг юугаа солио гэж те бүр ингээд үнэхээр харж чадахгүйсэн амар муухай харагдчихсан. Тэгээ би ганцаараа л тэгэж бодсон юм. Маа нөхөр юу би тэг хэлсэн ахгүй intestine шиг ингээд харагдаад байна ингээд гидс дотор шиг харагдаад ингээд маа нөхөр юу яриад байгаа ингээд сахгүй. Тэгсэн чинь би ганцаараа тэгэж бодоогүй юм байна лээ манайхаа. Би TikTok руу орсон чи амар олон хүмүүс intestine шиг харагдаж ин гидс дотор шиг харагдаж ингээд бүр ингээд intestine энтрийн зургийг ингээд Cardi B-тэй харьцуулчихсан тийм баахан зургуудыг комментод хүмүүс үлдээжсэн байна лээ. Тэгэхээр би бол ганцаараа биш юм байлээ. Надтай адилхан тэгж бодож байгаа хүмүүс байгаа юу манай үзэгчдээс доор коммент бичээрэй. Тэгээ нэг тийм Marc Jacobs-ийн ruffle dress юм байл да айгуу тийм ингээл оруулахтай ингээл энэ мөрөн дээрээч хоёр мөрөн дээрээч те доогоороо моорчсан ингээл нэг юм хумралцсан юм оруулахтай тийм юм байгаа юм. Dress байгаа юм. За тэгээ энэ нь болохоор бас нэгэн зүйлээс inspiration авсан юм байна л да. Германы artist болох Hans Bellmer гэдэг энэ artist-ийн The Doll гэдэг 1936 онд хийжсэн ийм баримлаас ингэж inspiration авсан юм байна лээ. За түүнээс гадна 2025 оны намрын Marc Jacobs-ийн Runway Collection-аас нь бас ингэж inspiration авсан ийм look юм байна лээ манайхаа. Тэгээд I don't know. Миний хувьд бол үнэхээр ёстой хамгийн би арц хийсэн хуцал бол үнэхээр энэ байсаа яалтчгүй. Тэгээ яг нэг яг хотелоос гараа явж байхдаа болохоор ингээ лүк харуулаагүй юм байна лээ. Ингээд зүгээр юу өмсчихсэн байсан. Bathrobe халаад дээгүүр өмсчихсэн байсан болохоор ингээ ерөөсө халаад өмсөд баахан ингээ юм уугаар хажуугаар нь жолооч молоочд нь ингээд тэ ингээд зонтог барьчихсан ингээд нуугаад явжсэн. Тэгээд яг юун дээр Met Gala-аар хурж ирээд ингээд хувцаа reveal хийлгсэн юм байна лээ. За дараагийн ярих гэж байгаа маш сонирхолтой хувцалт юу байсан бэ гэхээр манайха Heidi Klum байна. Алдарт модель Heidi Klum ирсэн. За тэгээд designer Mike Marinoгийн хувцалтыг одоо дизайныг өмсөн байгаа. За энэ бол үнэхээр сонирхолтой байсан. Үнэхээр сонирхолтойсэн зам манайха. Амар алдартай sculpture баримл байдаг 1753 онд бүтээгдэжсэн. Veiled Christ гэдэг тийм veil зүүчгсэн Есүс Христ гэдэг нэртэй ийм Италийн баримл уран баримл байдаг. За тэгээ энэ болохоор Giuseppe San Martinoгийн барьсан баримл байгаа. За тэгээд энэхүү гайхалтай одоо баримлыг харуулсан reference хийсэн ийм look байгаа байхгүй. За гэхдээ манайхаа вау харагдчихсэн нөө үнэхээр eye catching what the fuck гэмээр байсан уу байсан. Гэхдээ хүмүүс энийг бол дэндүү костюми болчихжээ. Яг fashion
бүр үнэхээр гоё ингээд загварлаг бүр яг дээд зиндааны загварлаг урлаглаг те лук тэгээд Halloween юм шиг тийм костюми бүр ингээд хүний дүр тавьж байгаа юм шиг лук хоёр ч ингээд өөр байдаг юм а тэрний дундах ингээд лайныг те давж болдоггүй гэж хүмүүс яриад байгаа байхгүй. Хайри Клумыг холхолоор яг тэр лайныг зураасыг давчихсан нөгөө Halloween костюмийнхаа лук хэлбэрлөө оччихсан байна гэдэг аахгүй. Гой тийм загварлаг урлаглаг биш зүгээр нэг Halloween костюм болчихсон. Тэгээ хүмүүс Хайри Клум одоо Halloween хатан хаан гэж яригддаг штэ тэгээ өөрийнхөө Halloween-ийнхаа costume party-г зохион байгуулдаг жил болгон тэгээд үнэхээр гахалтай дүр төвөрч ирдэг штэ тэгээ өөрийнхөө парин дээрээ тэгэнгүүт хүмүүс Хайри энэ бол Halloween биш ээ тэгээ энэ бол Met Gala чи бол арай хэтрүүлчихжээ тэгээ тэр зураасыг давчихжээ чиний холгоор гой урлаг биш юу болчихжээ Halloween-ийн костюм болчихжээ гэж үзэж байгаа юм байна лээ. Тэгээд миний хувьд бол жоохон санал нийлэн тэрнтэй үнэхээр хараад what oh my god гэж харахаар бол байгаа гэхдээ үнэхээр л яг тэр костюм тэгээ Halloween костюм болчихсон байгаа байхгүй арай хитрхи болчихсон гэж үзэж байгаа. Манайха зөвхөн тэр Veiled Christ гэдэг тэрхүү алдартай баримтлыг reference хийхээс гадна бас нэгэн өөр алдартай sculpture-ыг одоо reference хийсэн юм. Тэр нь болохоор 1847 онд баригдсан sculpture болох одоо Veiled Vestal гэдэг одоо энэхүү баримт аахгүй. Энэ нь болохоор sculpture-ыг нь барьсан artist нь болохоор Raffaello Monti юм байна. Тэгээ энэхүү бас л айгүй алдартай одоо энэхүү sculpture аахгүй тий. Энэ хоёр одоо баримтлыг ингэж хослуулж харуулсан ийм look байсан юм байна. За тэгээ та нар энэ тал дээр юу гэж бодож байна? Би та нарынхаа одоо санал сэтгэлийг аягүй сонсомоор байна. Энийг бол аягүй гоё байна. Яг үнэхээр theme одоо сэдвээ гоё гаргаж чадсан гэж бодож байна. Эсвэл хүмүүсийн яриад байгаатай адилхан те дэндүү Halloween-ийн костюм шиг болчихжээ. Яг тэрхүү зураасаа давчихжээ гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна гэдгийг бас доор комментэд бичиж үлдээгээрэй. За дараагийн ярих гэж байгаа хүн болохоор эрэгтэй хүн байна. Хин бэ гэхээр Bad Bunny. Окей манайхаа. За Bad Bunny-гийн хувьд болохоор Zara-гийн сүтийг өмсөж ирсэн байгаа. За тэгээд үнэхээр сонирхолтой сонголт хийсэн байгаа. Яагаад вэ гэх юм бол хувцсны хувьд болохоор тийм сүртэй сонирхолтой сонголт биш л дээ тийм. Зүгээр нэг юм хар өнгийн костюм бижак шиг юм байгаа юм. Тэгээд за яг тэр зангианыхаа оруулгын хувьд бол айгүй сонирхолтой сонголт байсан. Айгүй тийм том бөө юм шиг тийм фантик юм шиг оруулгатай байсан. Хамгийн гол нь тэр нүр бодолт нь өөрийгөө 50 одоо өөрийгөө бүр айгүй хөгшин болгож харагдсан байхгүй 50 насаар хөгшин юм шиг болгож нэлээд хөгшин эрэгтэй юм шиг болгож тим дүр тойрж ирсэн байгаа юм. За тэгээд айгүй эндтэй ярьцлага өгж явахдаа ингэж хэлсэн байгаа байхгүй юу. Энэ лукийг бүрдүүлэхийн тулд бүхэл бүтэн 53 жил зарцуулагдсан гэд те. Тэгээд өөрийгөө хөгшин байгааг тэгэл хэлэх гээд байгаа юм. За тэгээд ягаад ийм сонголт хийхэд хүргэсэн бэ гэхээр яг энэхүү Met Gala-гийн одоо Met Museum-гийн costume art гэдэг тэрхүү үзэсгэлэнд нь exhibit нь юу байгаа юм бэ? Aging body гэдэг ийм хэсэг байгаа гэж байгаа байхгүй юу? Одоо хөгшөрч буй бие гэдэг те ийм одоо үзэсгэлэнгийн хэсэг байдаг юм байна. Тэгээ тэрнтэй нь холбогдуулаад ингээд өөрийгөө хөгшөрч байгаагаар харуулахыг хүссэн юм байна лээ. За тэгээ Bad Bunny-гийн хувьд гэдэг юм бол яг ингээд энэ одод чинь Met Gala-гийн хэвсэн дээр ингээд зураг авахаас өмнө ингээд очрлоо зогсож идэг штэ. Тэгсэн чи яг Bad Bunny хиний хажуугаар Kris Jenner, Kim Kardashian хоёрын хажуугаар явахдаа Kris-ийг ингээд амар очил тэрдэг байхгүй. Тэгсэн чи хүмүүс Kris-ийн гаргаж байгаа reaction-ыг аягүй хэрэг байгаа. She does not like him. She does not like that man гэдэг байгаа байхгүй юу. Ерөөсөө энэ Kris Bad Bunny-д аягүй дургүй юм шиг байна. Ингээд өгж байгаа хариун тэг ингээд яга эргүүлээ тэрчил байгаа юм л да. Гэхдээ ингээд царайных нь facial expression-ыг харахад нэг л гэсэн нэг хурамч харагдаад гэж байгаа юм шиг харагдаад байна гэд тэгж яриад байгаа. Тэгээ Bad Bunny чинь охинтой нь үргэжсэн шүү дээ. Kendall Jenner-тэй бас нэлээд удаан хугацаанд үргэсэн байгаа. За дараагийн ярих гэж байгаа celebrity бол Madonna байна манайхаа. Madonna Saint Laurent dress-ыг өмсөж ирсэн байгаа. За Madonna-гийн хол үнэхээр гайхалтай байсан гэж миний хувьд үзэж байгаа. Үнэхээр гоё зүйлүүдийг харуулж чадсан. Үнэхээр яг тэр урлаг art гэдэг зүйлийг харуулж чадсан байгаа. Яагаад вэ гэх юм бол зөвхөн ганцаараа яриаг заяа. Бүр ингээд үзүүлж байгаа байхгүй. Өөрөө нэг тийм хар өнгийн даашин зугаа. Тэр нь болохоор ингээд амар сэвсгэрэн тэр айгүй урт хормоо мормотой заяа. Тэр хормоог нь 7 ийм эмэгтэйчүүд бариад ирж байгаа байхгүй юу. Өөр ингээд хөнгийн хувцснуудыг өмссөн 7 эмэгтэйчүүд ингээд хормойг энэ өөр талаас нь ингээд барьчихсан ирж байгаа. Тэгээ бүр ингээд нэг тийм том багийнхан
улаасны эслэлээр гарч ирж байгаа байхгүй юу. За тэгээд энэ нь болохоор шүү дээ нэгэн тийм алдартай уран зургийг одоо reference хийж харуулж байгаа юм байна лээ. Тэр нь болохоор Leonardo Carrington гэдэг одоо ийм эмэгтэй уран зурагчин тий painter юм байна. Энэ эмэгтэйгийн 1945 онд зурж исэн The Temptation of Saint Anthony Fragment 2 гэдэг одоо энэхүү уран зургийг ингэж харуулсан юм байна лээ. За тэр нь болохоор угаасаа та нар ингэ зургийг нь харж байгаа байх те. Яг л нэг ийм эмэгтэй хүн айгуу тийм том одоо нөмрөгтэй хувцас өмсчихсэн 7 хажуу талаас нь ингээд 7 хүмүүс 7 эмэгтэйчүүд ингээд хормоог нь барьчихсан ийм зураглал байгаа юм. За тэгээд яг л энэнийг Мадонна харуулсан байгаа хгүй өөрийнхөө хувцсалтаараа. За тэгээд энэ уран зургийг бол Мадонна өөрийнхөө уран бүтээлд өмнө нь оруулж ирсэн юм байна лээ. Bedtime Story гэдэг тэрхүү дууныхаа клипэн дээр яг энэ дүрслэлийг бас харуулдаг юм байна лээ. За тэгээд энэ уран зурган дээр нугаас харж байгаа хай тэр гол эмэгтэй нэг тийм horn барьчихсан маш тийм бүрээ инструмент хөгжмийн зэмсгийг барьсан байгаа юм. Тэрийг нь ч гэсэндээ ингээд хин Мадонна барьж орж ирдэг байгаа. За манайха одоо хамгийн сүүлд та бүхэнд нэг 2 outfit-уудыг би зүгээр үзүүлчихье гэж бодлоо. Яг тэгэхээр надад айгүй таалагдсан. Тэгээ хүмүүс ч гэсэндээ айгүй гоё хувцсан үзээд байгаа хгүй. Гэхдээ энэ хоёр хүн нь болохоор тийм айгүй одоо А зэрэглэлийн алдартай Холливуудын одууд бол биш. Гэхдээ бас Met Gala өргөдөд очсон байгаа ийм хүмүүс байгаа хгүй. Нэг нь болохоор Lena Mahfouf гэдэг одоо ийм эмэгтэй юм байна. За энэ нь болохоор Францын media personality, Францын influencer нэг ийм эмэгтэй юм байна л да. За тэгээ энэ эмэгтэй болохоор айгүй тийм сонирхолтой хувцас өмссөн байгаа. За тэр нь болохоор Burke Akio гэдэг одоо энэхүү дизайнерын бүтээсэн ийм даашин зэг өмсөн маань. Гэхдээ энэ нь болохоор ингээд та нар харж байгаа байх. Дээдлийнх нь хэсэг нь болохоор зүгээр хүний гар ингээд артлаас нь 2 гар ингээд цээжийг нь барьж байгаа юм шиг тэгж хөхийг нь даллааж өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд тэр чигтээ ингээд дээгүүрөө нүцгэн. За тэгээд доогуур хэсэг нь болохоор ийм тийм draped айгу тийм сул одоо хормойтой ийм юбк шиг юм өмсөн баа. Тэгээд миний хувьд бол энэ хувцалтай бол айгүй таалагдсан. Тэгээд айгүй яг нэг тимтэйгээ зохицож байгаа юм шиг харагдсан байхгүй яг нэг тийм яг өөрөө бараг л баримл юм шиг тий тэгэж харагдаж байгаа юм. За тэгээд дараагийнх нь ярих гэж байгаа юм болохоор Sabine Gary гэдэг одоо энэхүү эмэгтэй байгаа. Энэ болохоор Lebanese тийм jewelry designer одоо үн тэтгэлийн одоо дизайнер ийм эмэгтэй юм байна л да. За энэ эмэгтэйгийн хувцас нь бол надад бас маш их таалагдсан байгаа. Тийм айгүй тийм beige өнгийн sheer өнгийн те бийг нэг нэвт харуулсан нэг тийм материалаар хийгдсэн юм шиг даашинс тэгсэн мөртлөө яг тэр би хэсгээр нэг үнэнгээс нэг уран зураг оруулсан юм шиг те бас л нэг тийм гар мараар ингээ бийг нь барьсан юм шиг нэг тийм уран зургийг ингэж харуулж өгсөн үнэхэр гоё харагдчихсэн. Надад бол энэ эмэгтэйгийн хувцалтай бол те бас яг тиймтэйгээ зөгцсөн айгуу сайн хувцалсан хүмүүс нэг гэж бодож байгаа. За манайхаа ингээд одуудын хувцалтуудын хувьд бол ийм байлаа. Тэгээд угаасаа ойлгомжтой энэс гадна зөндөө олон өөр одууд ингээд те гаалтай лүкүүдийг бүрдүүлээд ирсэн маа. Гэтэ би бол яаж бодсон те бүгдийг энэ бичлэнээр ярина гэж бол байхгүй. Тэгээд та бүхэн маань өөрсдөө ингээд ороод сонирхоод судлаад үзээрэй. Тэгээд яг өмнө өнөөдөр ярьсан нь болохоор яалтчгүй ингээд хүмүүсээ аяюух ярьдаг одууд байгаа байхгүй. Тэгээд гадуур их яригдж байгаа хамгийн их одоо тренд болж байгаа хамгийн их хүмүүсээр яриулж байгаа энэ хүү одууд байгаа. Тэгээд тэр одуудыг та бүхэндээ ингээд ярихыг хүслээ. За тэгээд after party болж өнгөрсөн байгаа. За тэгээд after party-н дээр ч гэсэндээ маш олон гоё лүкүүд ол харагдчихсан. Тэгээд зарим лүкүүдийг бол хүмүүс after party-н дэх лүкүүд нь Met Gala-гаас илүү байлаа гэж байгаа хүмүүс бол харагдчихсан. Гэтэ хүмүүс л дандаа л тэгж ярьдаг шүү дээ. Одоо чинь Hailey Bieber-ийн одоо өмссөн after party-н дээр өмссөн байгаа аюу гоё бас даашин зайсан. Тэрийг бол хүмүүс одоо Met Gala дээр өмссөн даашинзаас нь илүү гоё байна гэж харж байгаа. За түүнээс гадна хиний Kendall Jenner ч гэсэндээ бас айгу гоё плажа өмсөн. Гэтэ Kendall-ийн өмсөн нь болохоор бас өөрийнх нь Met Gala дээр өмсөн дээр айгу ойролцоо айгу тийм бие барьсан тэ яг өөрийнх нь биенд молд хийчихсэн юм шиг тийм beige өнгийн nude өнгийн нэг тийм бас л ингээ хөхнийхөө тавчмавчаа гаргацсан тийм одоо хувцсан тэ бага нөмрөгтэй. Тэгэхээр ер нь Met Gala-ийн хувцалтай нь бол айгу ойролцоо. За тэгэд ер нь after party-н дээр ч гэсэн маш олон гоё хувцалнууд харагдчихсан. За тэгээд тэр болгоныг бүхэндээ бас ингээд ярьж өгч чадахгүй учраас зүгээр ингээд гол гэснүүдийг ингээд та бүхэндээ зүгээр тэлэгцэндээ ингээд оруулчих яа. Тэгээд та бүхэн аль after party look нь илүү гоё байсан байна гэдэг. Тэгээд тэр тухайга бас доор комментэд бичиж үлдээгээрэй. За тэгээд Sabrina Carpenter яг Met Gala дотор ингээд perform хийсэн юм байна лээ. За тэгээд тэр нь бол ингээд задарсан байгаа яг хэсгүүд нь яг бол Met Gala дотор
юу болдгийг бол бид нар мэддэггүй шүү дээ. Ингээд тэр нь бол ингээд televised хийгддэггүй, бичлэг одоо тийм хэвлэл мэдээллийнхаа орж болдоггүй. Тийм болохоор зөвхөн ингээд хүмүүсийн хуцаараа хийсэн нэг тиймэрхүү тий одоодын хуцаараа хийсэн нэг тиймэрхүү ганц хоёр бичлэгүүдэнд харсан байгаа. Тэгээд перформ хийж байгаа харагдчихсан. За тэгээд Met Gala-гийн bathroom тэ ингээд банийхаа өрөөнд ингээд зарим одод ингээд орол айгу iconic зургуудыг авдаг шүү дээ. Бас нэлээд олон жилийн өмнө одоо Kylie-гийн авсан зураг гэдэгтэй баахан айгу олон одод ингээд яатсан банийхаа өрөөнд ингээд толин зураг авчихсан зураг байдаг. Тэрийг бас ингээд recreate хийгээд энэ жилийн бас нэгэн bathroom selfie гарч ирсэн байгаа. Тэр нь болохоор манай Blackpink-ийн дөрөв болон бас нэлээд олон өөр одод бас байсан. Гэхдээ ямар ч манай Blackpink-ийн дөрөв бол ингээд байжсэн. Тэгээ тийм шин одоо bathroom selfie гарч ирлээ гэл хүмүүс гадуур айгүйх ингээд hypeтай ярьж байгаа бол харагдчихсан. За яг өчтөр дөнгөжтэй ингээд Met Gala маань болоод өнгөрсөн болохоор яг Met Gala-гийн арт болсон ч гэдэг юм уу те эргэн тойронд болсон янз бүрийн драма ч юм уу хэрүүл уруул ч юм уу те ярьчаар нэг тийм controversy юмнуудыг бол арай гарч ирж амжаагүй байна. Хэрв тэд нар маань ингээд гараад ирэх юм бол тэднийгээ би та бүхэнд дараагийнхаа weekly recap-тай оруулаад ингээд хүргээд явна заяа. Тэгээд би бичлэгээ айгүй ингээд болж өнгөрснөхийн дараагийнх нь өдөр нэг шууд хийж байгаа болохоор те яг тэр мэдээллүүд нь бол буцалж амжаагүй байгаа юм. Хэрв байгаа бол тэ ингээд удахгүй бас гарч ирээд буцлаад явах гэж бодож байна. Тэгээд та бүхэнд тэр үедээ хүргэнэ. Тэгээд нэр манайхаа Selena Gomez-ийг хүмүүс ирэх гэж байгаа гэдээ айгу бас ингээд яриадсан байхгүй юу болохоос Met Gala болохоос өмнө яагаад вэ гэхээр Vogue өөрснөө нэг хэдэн хоногийн өмнө Met Gala болох гэж байгаа гэдгийг зарлаад ингээд хиний Selena Gomez урд нь оролцож байсан те Met Gala-нуудынх нь локодыг ингээд нэг зураг болгоод ингээд пост хийчихсэн байсан байхгүй юу. Тэнгүүд хүмүүс яагаад Vogue албаар ингээд те заавал Selena Gomez-ийн Met Gala look control-ийн зургийг нь пост хийж байгаа юм болоо хин Selena Gomez ирэх гэж байгаа гэдгийг хинт хийгээд байгаа юм байх та энэ төр гээд баахан гадуур яриа болоод өстой энэ жил яг ирэх байхаа Benny Blanco-тойгоо энэ төр гэдсэн. Угаасаа ирээгүй би бол тэрийг бол мэдчихлээсэн ирэхгүй гэдгийг нь бол те. Тэг яагаад гэхээр хэдхэн хоногийн өмнө Los Angeles-т хинтээ Becky G-тэй хамт нэг шин дуу хийж байгаа юм байлаа. Тэрнийхээ зураг авалтанд, клипнийхээ зураг авалтанд оролцсон явж байна. Тэгээд би угаасаа Selena Gomez ирэхгүй дээ гэж бодсон. Тэгээд үнэн байсан гэсэн ч гэлээдээ угаасаа хүмүүс яадаг вүлээ. Хурамчаар AI-аар бүтээсэн зургнуудыг хийгээд л те. Nicki Minaj дээр ч гэсэндээ тэгж Nicki Minaj ирээгүй, Lana Del Rey ирээгүй, тэгэл Zendaya ирээгүй, Selena Gomez ирээгүй те. Эдгээр ирээгүй хүмүүсүүдийг ирцэн юм шиг болгоод л те. Ингээд AI-аар зураг бүтээгээд ингээд те ирцэн байна тэр гээд гадуур сэвэд явж байгаа харагдсан. Тэгээд зарим хүмүүс итгэчихсэн. Oh my god та гоё харагдаж ин тэр гэсэн хүмүүс бас зөндөө харагдан лээ. За манайхаа ямар ч сан та бүхэндээ ингээ Met Gala-гийн 2026 оны Met Gala-гийн мэдээллүүдийг ингээ хүргэлээ. Бүтэн бичлэгээр ингээ орууллаа. Тэгээд та нарын хувьд хамгийн гоё хувцалсан хүн хэн байсан бэ? Тэр тухайгаа дор комментэд биччихүүлдээгээрэй. За тэгээд сая та бүхэндээ хэлсэн ёсоор өшөө Met Gala-гийн тухай илүү драма, ховж юмнууд гарч ирэх юм бол дараагийн weekly recap дээр оруулах учраас та бүхэн маань stay tuned гэж хэлмээр байна. За тэгээд энэ удаагийн бичлэг хэрэг таалагдсан бол та бүхэн маань лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe хийж амжаагүй байгаа боо subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа болонгаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.